За бүгд өдрийн мэдрэгье. The Alchemist намайг өргөжлөж уншия. Өмнөх бичгэн дээр лаптопны нэг тус шантраад 2 3 утсан дутуу уншаад дуусгасан байгаа. За тэндээс үргэлжлүүлж явъя. Өнөөдөр амьд хэлэлцээ орсон Alchemist номынхоо 1-р хэсгийг нь дуусгахыг хичээнэ. За амжихгүй таслаа дараагийн бэлэг дээр дуусгаад оруулна гэсэн үг. За өмнөх бичгэн дээр зогссон хэсэг дээр хэлээ өчье. За эндээс эхэлсэн юм байна те. За өмнөх хэсгэн дээр болохоор юун дээр дууссан бэ гэхээр нөгөө Салми хаан гэдсэн нөгөө хүн байсан шүү дээ. Тэр үгний одоо нөгөө хонч маань асуужсэн тийм ягаад одоо энэ бүгдийг одоо надад ингэ хэлж байгаа юм бэ? Why are you telling me all this гэж асууж байгаа тийм. За нөгөө нь because you're trying to realize your personal legend гэхэд realize гэдэг нь одоо achieve гэдэг үгтэй бодсон шүү дээ. Яг your personal legend буюу амьдралынхаа хамгийн том чухал тэр хүсэл тэр мөрөөдөлтөд хүрэх гээд ингээ хичээж байгаа. Учир нь ингээ хичээж байгаа. Мөн you are at the point where you're about to give it all up гэж байна. Мөн одоо чи яг ингээ бууж өгөх гэж байгаа энэ үе дээр байгаа гэсэн. Яг нэг юмдээ хүрэх гээд хүрхийн давантаа яг бууж өгөх гэж байгаа цэг дээр чи байгаа учраас тэр гарч ирээд энэ бүгдийг хэлээд байгаа гэд ингээд бичлэмэн дууссан байгаа. And that's when you always appear on the scene. Тэгэхээр scene гэдэг нь надад үйл явдлыг хэлдэг те. Тэгэхээр ингээд appear гарч ирэх тэгэхээр юмнуудаа чи ингээд байнга одоо ингэж гарч ирд юм уу? Дандаа ийм хүн байдлаар гарч ирдэг үү? Ийм үйл явдлууд ингэж гарч ирдэг юм уу гэж асууж байгаа. Not always in this way, but I always appear in one form or another. Яг иймэрхүү this way гэдэг нь болохоор иймэрхүү байдлаар гэсэн утгатай те. Байнга иймэрхүү байдлаар бол гарч ирдэггүй. Гэтэ байнга юм бол үргэлж ямар нэгэн хэлбэрээр ингэж гарч ирдэг. Sometimes I appear in the form of a solution or a good idea гэнэ. Заримдаа би ингэж шийдэл болж гарч ирдэг. Заримдаа зөвхөн сайн санаа, гоё санаа болж ингэж гарч ичдэг. At other times it's a crucial moment. Crucial гэж маш чухал moment гэсэн үг тийм. Crucial moment маш чухал үед зарим тохиолдолд I make it easier for things to happen. Тухайн зүйл ингээд би болгоход ингээд хэлбэрч өгдөг. Make it easier гэж тийм хэлбэр болгож өгдөг гэсэн. There are other things I do too, but most of the time people don't realize I've done them. Мөн одоо миний хийх өөр зүйлүүд гэсэн байгаа. Гэтэ ихэнх үед бол ихэнх тохиолдолд ингээд хүмүүс бол ингээд намайг тэтгэж хийсэн гэдгийг бол ингээд ойлгохгүй. Don't realize гэдэггүй гэж байна. The old man related that. За үргэлжлүүлээд хэлж байгаа. Relate гэдэг нь хэлхийг ярилцсан шүү дээ. Relate that the week before. За 7 өдрийн өмнө he had been forced to appear before a miner гэдэг. And had taken the form of a stone. За тэгэхээр 7 өдрийн өмнө түүнийг нэг уур хачин гэлж байгаа. Miner гэж уур хачин. Тэгмээ уур хашны өмнө одоо очихыг бодлоо ингэ шаардсан. Тэгээ had taken form of stone чулуу болоод гэсэн. Чулууны хэлбэрт өгрөөд ингэ уур хашны өмнө ичсэн. The miner had abandoned everything to go mining for emeralds. Тэгэхээр тухайн уур хачин маань болохоор бүх зүйлээ хайцсан. Яагаад хайцсан гэхээр emerald буюу эрдний чулууг олохын төлөө ингэ уур хай руу явах гээд тий. Эрдний чулууг хайж ингэ бүртээсэн бүх зүйл ингэ хайцсан байсан. For 5 years, he had been working a certain river and had examined hundreds of thousands of stones looking for an emerald. Тэгэхээр бүтэн 5 жилийн турш emerald-ыг хайгаад буюу одоо тэрс эрдний чулуугаа хайж ингэж хэдэн 100 мянган чулууг шинжилсэн. Examine гэдэг шалгасан шинжилсэн одоо задлсан те чулуу ингэж хайж ингэж certain river гэдэг тодорхой нэг ямар нэгэн гол ингээд ажиллаж байсан гэсэн 5 жил ажилласан. The miner was about to give it all up right at the point. Тэгэхээр miner was about to give it all up гэдэг нь яг ингээд бас адилхан бууж өгчихсэн. Яг бууж өгөх гэж байсан. Right at the point. Яг зөв үе дээр ямар үе дээр зөв биш. Яг тэр point тэр үед бууж өгөх гэж байсан. Ямар үед гэхээр when if he were to examine just one more stone. Just one more, he would find his emerald. Хэрвээ тэр ингээд дахиад ганцхан чулуу, дахиад бүр ганцхан л ингээд чулуугаа шалгачвал тэр ингээд emerald буюу тэр эрдний чулуугаа ингээд олох байсан. Яг тэр үе дээр ингээд бууж өгч гэсэн гэсэн. Тийм учраас нөгөө энэ хүн гарч ирсэн гэсэн. Since the miner had sacrificed everything to his personal legend.
За personal legend гэдэг маань нэг одоо Emerald-ыг хайж байгаа тэр эрдэнэчлэг хайж байгаа чинь бас тэр хүний personal legend байх нь тий. Тэр хүний хүсэж байгаа зүйл нь байх нь шүү дээ тий. Тэр ингээд хүсэж байгаа зүйлийнхээ төлөө ингээд бүх зүйлээ sacrifice хийсэн буюу золиослсон гэсэн. Sacrifice хийцэн байсан учраас sins гэдэг холбоос ороод иж байгаа. Sins гэдэг нь болохоор тэрнээс хойш биш тийм учраас гэж орж ирж байгаа. Бүх зүйл ингээд золиослсон байсан учраас the old man decided to become involved. Involved гэж оролцох гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө үгэн болохоор оролцохоор шийдсэн, туслахаар шийдсэн гэсэн. He transformed himself into a stone that rolled out to the miner's food гэнэ. Тэ өөрийгөө хувиргацсан transform гэдэг яаж хувиргасан into a stone. За чулуу болгосон ямар чулуу that rolled out to the miner's food. Тэгэхээр roll up гэдэг нь өнгөрөх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр уурхаш нь хөл рүү өнгөрч очиж энэ чулуу болгоод өөрийгөө хувиргацсан гэсэн. The miner, with all the anger and frustration of his 5 fruitless years, picked up the stone and threw it aside. За тэгэхээр ямар майнерын with all the anger маш ууртай and frustration of 5 fruitless гэдэг нь болохоор жимсгүй өөрөөр хэлбэл шууд махчлуулж жимсгүй гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл энэ маань ямар ч юм одоо үн цэнэгүй үр бүтээлгүй нэг амжилтгүй болж байгаа юм fruitless гэж яаж байгаа. Тэгэхээр ямар ч үр бүтээлгүй 5 жил ингээд цаатал ингээ frustration болцсон бай бухимдалтай ууртай тий бухимдцэн ууртай байгаа майнер болохоор pick up хийгээд нөгөө чулууг чаваад шийдсэн гэсэн. But he had thrown it with such force that broke the stone it fell upon гэнэ. За тэгэхээр ихтэй тийм үнэхээр хүчтэй шийдсэн. Such force тэ үнэхээр хүчтэйс ямар хүчтэй гэхэлэр чулууг ингээд хагараад унтлан ингээд хүчтэй шийдсэн. And there embedded in the broken stone was the most beautiful emerald in the world. За тэгэхээр тэнд бол ингээд there was the most beautiful emerald in the world гэсэн үг. Дунд нь embedded in the broken stone гэдэг нэмэлт үг ороод ирж байгаа. Embed гэдэг чинь өөр ингээд ямар нэг юм ингээд шигтгсэн ямар нэг юм ингээд нэг юм дотор ингээд шигтгэхийг хэлж байгаа. Тэгэхээр тэр одоо хагарсан чулуун дотор юм шигтгцсэн юм. Тэгэхээр тэр хамгийн одоо үзэсгэлэнтэй үндчлэл бол байж байгаа гэсэн. People learn early in their lives what is the reason for being, said the old man with a certain bitterness. Bitterness гэдэг чинь өөрөө жоохон бухимдангуй ууртай байдлаа. Жоохон бухимдангуй. Хүмүүс суралдаг early in their lives гэнэ тэр амьдралынхаа ихэнх үедээ буюу баг залуу байхдаа ингээд яг байх одоо энд орчин тогтож байгаа шалтгаан нь юу гэдэг юм ингээд сурдаг. Maybe that's why they give up on it so early too. But that's the way it is. Тэгэхээр магадгүй тийм ч учраас хүмүүс ингэхдээ эрт ингээд буугаад өгчдөг. Гэхдээ энэ бол байдал зүйл шүү дээ. That's the way it is. Энэ бол байдал зүйл. The boy reminded the old man that he had said something about hidden treasure. За нөгөө л нуугдсан нөгөө талдаа үн тэртний хадлаар хэлсэн гэдэг бол нөгөө үгэнд сануулж байгаа гэсэн. Treasure is uncovered by the force of flowing water and it's buried by the same currents, said the old man. За үнэс зүйл бол ингээд одоо урсгал устэй flowing water урсгал усны хүчээр бол ингээд ил гартдаг. Uncover гэдэг uncover discover гэдэг ил гардаг. It's buried тэгэнгүүтээ булагддаг. Юугаар булагддаг? Same current гэж одоо усны тавлгааг хэлдэг гэсэн. Тэгэхээр урсгал ус урсгал ил гараад тэгээ дараагийн давлгаанд нь талд ордог. Энэ бол үнэт зүйл ингэдэг. If you want to learn about your own treasure, you will have to give me 1/10 of your flock. За тэгэхээр хэрвээ чи өөрийнхөө яг үнэт зүйлийг үнэхээр сурахыг хүсэж байгаа бол чи надад хоньныхоо 11-ийг одоо өгөх шаардлагатай болно. What about 1/10 of my treasure? Тэгэхээр энэ саяныхаа өмнөх нөгөө condition тэнцэн байгаа нөгөө second condition бооз хэрвээ тэгвэл тэгнэ гэд ингээд if тэгээд арай үүд нь willтэй орж ирж байгаа гэсэн. Тэгвэл тэгнэ. Хэрвээ чи сумаар байгаа надад нөх 11-ийг өгөх шаардлагатай болно. What about 1/10 of my treasure? За хоньныхоо биш би одоо олох гэдэг үнэт зүйлийнхаа 11-ийг өгвөл яах юм бэ гэж асууж байгаа. The old man looks disappointed. За ингээд look гэдэг нь харагдсан гэдэг утгаар looked харагдсан. За жоохон урам хугарцсан харагдсан. If you start за дахиад condition sense орж ирсэн тийм. If you start out by promising what you don't even have yet, you lose your desire to work toward gain. Дахиад 2 condition second condition орж ирсэн тийм. Тэгвэл тэгнэ. За юу гэж юм хэлээ? Хэрвээ чи өөрт одоогор байхгүй байгаа зүйлээ амлж эхэлбэл
зүйлийг ингээд амж эхлэх юм бол чи ингээд хүсэл эрмэлзлээ алднаа. You lose your desire. Ямар хүсэл эрмэлзэл ихэд to work getting it. Төндөө хүрэх гэж одоо ажиллах тэр одоо хүсэл эрмэлзлээ алднаа гэж. The boy told him that he had already promised to give 1/10 of his treasure to the gypsy. За тэгээд хэлж чадсан. Би эдийн gypsy одоо хүнцэл харин нэг үг ингээд амлчихсан шүү дээ гэж хэлж байгаа. Тэнгүүд gypsies are experts at getting people to do that, sighed the old man. Sigh гэдэг юм нь санаа алдах хэлдэг. Ер нь санаа алдна. Тэгэхээр ингээд gypsies гэдэг тэр хүмүүс бол ингээд expert юм аа. Expert гэж ямар нэг юм мэрэгчсэн хүмүүс хэлдэг. Мэрэгчлүүд юм аа. Тэгэхээр getting people to do that гэнэ. Хүмүүсээ тэрийг хэлэхэд ингээд мэрэгчсэн хүмүүсээ санаа алдаж байгаа. In any case, it's good that you've learned that everything in life has its price. Ямар ч л байсан гэсэн утгатай. In any case, ямар ч л байсан чи ингээд одоо амьдралд ер нь амьдралд байгаа бүх зүйл өөрийн гэсэн одоо үн цэнтэй үнэтэй хөлс өртөгтэй үнэтэй байдаг гэдэг ингээд сурсан бол сайн байна. This is what the warriors of the light try to teach. Энэ бол үнэхээр одоо нөгөө дайчдын гэрэл гэх юм одоо дайчдх warrior дайчд гэх юм одоо дайчд гэрлийн дайчдын одоо яг заах гад хичээгээд байдаг тэр зүйл юм аа. Ер нь амьдралд үнгүй юм шиг байхгүй шүү гэдгийг хэлээд байгаа гэсэн. The old man returned the book to the boy. За намайг буцаад хүүд өгсөн. Tomorrow at the same time bring me a 10th of your flock. За маргааш яг энэ цагт надаа хоньны 11-ийг аваад ир. And I will tell you how to find the hidden treasure. Good afternoon гэсэн. За тэгээд би чамд нуугдсан тэр үнэт цэртнийг олох. Хэрхэн яаж олохыг би чамд зааж өгнө. Цаахан орой үчимэнд гэж good afternoon. And he vanished around the corner of the plaza. The plaza-ийн corner гэдэг нөгөө цамхгийн нөгөө болонд гэд vanish гэж сарницсан гэсэн. Ингээд гин талгуулахыг vanish гэж хэлдэг. Ингээд тэр болонд ингээд алгуулсан гэсэн. The boy began again to read his book, but he was no longer able to concentrate. No longer гэдэг нь тэгэхээр болцсон тухаар орж ирж байгаа тийм. Тэгэхээр ингээд намаа дахиж уншиж эхэлсэн. Тэгтээ тэр нь үнэхээр төвлөрөхөө болцсон байсан. He was tense and upset. Tense гэдэг нь ямар юм ингээд тайвширч чадахгүй, санаа зовнил ингээд дагдахгүй байгаа гэж. Upset гэдэг чинь жоо хүн донгоо байгаа гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө л нэм сэтгэл санаа тогтворгүй байгаа байдал гэсэн. Because he knew that the old man was right. Учир нь тэр болохоор old man-ийн тэр өгний яриадсэн тэр зүйл үнэн гэдэг мэдчихсэн учраас тэр ингээд тайвширч чадахгүй байгаа гэсэн. He went over to the bakery. За энэ нь болохоор юу яриад байгаа юм бэ гэхээр нөгөө bakery ярьсан шүү дээ. Bakery нэг орон гэртэй ханчмал орон гэргөө тэр үед үнэн штэ гэж бодоод ингээд тайвширч байгаа гэсэн. He went over to the bakery and bought a loaf of bread, thinking about whether or not he should tell the baker what the old man had said about him. За тэгэхээр тэр bakery руу очиод нөгөө талх нарийн мавны газар руу очиод за loaf of bread. Loaf гэдэг нь гэдэг нэг зүсэн талхууд биш. Нэг бүтэн юм нөө зүсээгүй талхууд шүү дээ. Тэрийг хэлж байгаа гэсэн. Нэг тийм бүтэн талх ингэж хөдөлж аваад за юу бодож ирсэн бол жоо thinking about гэдэг нэмэлт өгүүлбэр орж ирж байна. Тэ verb ing тэ. Юу бодож ирсэн мэхлээр baker одоо хэлэх шаардлагатай үгүй эсэх бодчихсон. Whether or not гэж энэ тий шүү дээ. За юу хэлэх гээд юм бэ гэхээр what the old man had said about him. Тэгэхээр baker-ийн тухай нөгөө өвгөний хэлсэн зүйлийг түнд хэлэх шаардлагатай, хэлэх хэрэгтэй хэрэггүй эсэх талаар бодож ингэ талх хөдөлж явж байсан. Sometimes it's better to leave things as they are, he thought to himself and decided to say nothing. За заримдаа л ингэ ингээ байгаар нь орхих зүгээрээ. As they are. Тэг байгаар нэмийг орхих нь зүгээр гэж өөртөө хэлээд юу ч хэлэхгүй бахар шийдсэн. Decided to say nothing. If he were to say anything, the baker would spend 3 days thinking about giving it all up, even though he had gotten used to the way things were. За энэ бас энэ болохоор 3 дахь кондишн орж ирж байгаа. Одоо нөгөө imaginary орж төсөөл орж байгаа. Хэрэг тэгвэл тэгэх байсан гэдэг байдлаар орж иж байгаа гэсэн. Тэгнэ биш тэгэх байсан гэдэг төсөөлж ярьж байгаа гэсэн. Хэрвээ ямар нэгэн зүйл хэлвэл тийм үү? If he were to say anything хэлэх гэж байсан бол тэрхгүй зүгээр хэлүүлэх гэсэн утгаар л орж. Хэрвээ тэр ямар нэгэн зүйл хэлвэл baker 3 өдрийг зарцуулах байсан. Would spend 3 days. Яаж 3 өдөр зарцуулах вэ? Thinking about giving it all. Одоо хийж байгаа зүйлийг болох талаар нэг бодож 3 өдөр зарцуулна. Even though he had got used to мэнхэр тасцсан ер нь хөвшил болцсон гэсэн.
that's the way things were. Тэгэхээр ер нь бол ингээд 3 өдрийг хэдий тэр одоо байгаа зүйлдээ ингээд байгаагаар ингээд дасцсан хэдий ч ингээд дасцсан мөртөө хэдий ч ингээд хэрвээ яг тийм хэлчих юм бол ингээд 3 өдөр бууж өгөхлөөр бодох байсан гэсэн. The boy could certainly resist causing that kind of anxiety for the baker. Тэгэхээр ингээд маань хончин болохоор ингээд за тэрвээ тэр ингээд ямар нэг зүйл хэлвэл нөгөө хончин маань болохоор хончин биш бекер маань болохоор нөгөө 3 өдрийг харьцуулах байсан гэсэн үг шүү дээ. The boy could certainly resist causing that kind of anxiety for the baker. За anxiety гэж сэтгэл хөдлөлт шүү дээ. Тэгэхээр мэдээж одоо cause гэдэг чинь ямар нэг үүсэх тийм сэтгэл түгшилтийг үүсэхгүй байхаар ингээд төвчээд өнгөрч байгаа гэсэн. So he began to wander through the city and found himself at the gates. За тэгээд нөөдч нь болохоор хотоор зүгээр ингээд сайхан зугаалаад өөрийгөө нэмэгдсэн чинь хаалган дээр очсон байгааг анзаарсан гэсэн. Found himself at the gates. Өөрийгөө анзаарсан те хаалганд очсон байгааг анзаарсан. There was a small building there with a window at which people bought tickets to Africa. За тэгэхээр тэнд нэг жижиг барилга байсан. Ихэд юу байсан мөхлөр цонхтой юм байна. Ямар цонх юм гэхээр хүмүүс Африк явах гээд ингээд тикт хөдөлж авдаг тийм цонхтой тийм жижиг барилга ингээд харсан. And he knew that Egypt was in Africa. Тэгэхээр Египт бол ингээд Африкт байдгийг бол тийм мэдчихсэн гэсэн. Can I help you? Asked the man behind the window. За цонхноо харж ирсэн залуу. Танд явуулж туслах уу гэж асууж байгаа. Maybe tomorrow said the boy moving away. За яваад өгсөн. Ингээд магадгүй маргааш гэж яваад өгч байгаа. If he saw just one of his sheep, health condition орж ирж байна тийм. If he saw just one of his sheep, зүгээр хоньдох нэг хоньыг зарвал he would гэдэг тавьчихсан. He'd have enough to get to the other shore of the strait. Shore гэдэг нь гэдэг юм эргийг хэлж байгаа. Of the strait гэдэг нь болохоор хоёр хотын дундуур болсон нэг голыг нарийн голыг хэлж байгаа. Голын эрэгт очих. Одоо нөгөө other shore гэж өөр нэг нөгөө эрэг дээр ингээд голын одоо нөгөө эрэг дээр юм ач хангалттай мөнгөтэй болох гэсэн. Хэрвээ нэг л хон зарвал тэр мөнгөтэй болчих гэсэн гэсэн. The idea frightened him. За тэр санаа түүний айлгсан. Another dreamer said the thick sailor to his assistant watching the boy walk away. За тэгэхээр цааш ингээд ахалж байгаа залууг хараад тий туслахтаа болохоор нэг тэг зарж ирсэн үнд гэж хэлж байгаа. Өөр нэг тэр мөрөөдөгч тий. Өөр нэг мөрөөдөгч гэдэг чинь. He doesn't have enough money to travel. Тэгээ араас нь шүдэд тэр баялах бас мөнгө байх, хангалттай мөнгө байхгүй гэдэг ингээд хоорондоо яд өгч байгаа. While standing at the thick window, the boy had remembered his flock and decided he should go back to being a shepherd. За тэгэхээр while гэдэг нь одоо орж чинь тэгингээ ингээ гэсэн хоёр үйл явдал зэрэг болж байгааг ингээд холбохтой л баял гэж холбоосоо явж байгаа тий. Тэгэхээр тасалбарын цонхон дээр ингээ зогсож байх зураа тэр юуг сансан хоньнуудаа ингээд бодоод тэгээд ингээд буцаад одоо shepherd би одоо буцаад ингээд малчин болох хэрэгтэй юм байна гэж шийдсэн. In 2 years he had learned everything about shepherding. За shepherding гэдэг нь ингээд малчны идэх зүйлүүдийг гэж юм те мал маллах тухай л яриад байна. Тэгэхээр 2 жилийн дотор in 2 years 2 жилийн дотор тэр ингээд мал маллах тухай бүх зүйлийг сурчсан байсан. He knew how to shear sheep. За тэгэхээр хонь яаж нослохыг сурсан. How to care for pregnant ewes. Ewe гэдэг нь ингээд одоо хэлтэй нэг хэлдэг гэсэн. Тэгэхээр pregnant хэлтэй биш шүү. Зүгээр им хоньыг хэлж байгаа. Pregnant ewes гэдэг нь одоо хэлтэй нэг хэлж байгаа гэсэн. Тэгэхээр тэр одоо нөгөө хэлтэй нэг яаж асуут тордохыг сурсан. Хонь яаж нослохыг сурсан. And how to protect the sheep from wolves гэнэ. Тэгэхээр чанаас буюу одоо боохоноос хоньудаа яаж хамгаалахыг 2 жилийн дотор ингээд сурцсан. He knew all the fields and pastures of Andalusia. За тэгэхээр Andalusia-гийн бүх одоо хөдөө тал тэр одоо үрж шингтэй газруудыг мэдсэн. And he knew what was the fair price for every one of his animals. Тэгэхээр амьтдынх нь ингээд түүний хонь одоо ямар үнцэнтэй гэдгийг яг бодит үнцнийг нь тэр мэдсэн байсан. So he decided to return to his friend's stable by the longest route possible. Тэгэхээр stable гэдэг нь ингээд жүчээг ирээдсэн чинь нэг хоньд үлдээсэн жүчээг ирээд байгаа. Тэгэхээр ингээд тэр одоо найзынхаа жүчээр бол хамгийн одоо байх боломжит юм урт замаар longest route хамгийн урт замаар
буцаж очихоор шийдсэн гэсэн үг. As he walked past the seer's castle, he interrupted his return and climbed the stone ramp that led to the top of the wall. Тэгэхээр тэр ингээд as гэдэг холбоот бас харж байна. Тэрх зураг, ингэх зураг бас адилхан. За тэгэхээр хотын нөгөө цамхгийн хажуугаар ингээд гаталж явахдаа алхаж явахдаа тэр ингээд түр ингээд interrupt гэдэг нь ингээд саацсан гэсэн үг тий. За түр саацсан. His return явж байгаагаа түр зогсоогоод ингээд stone ramp руу алхсан гинэ. Climb гэдэг чинь дээш ингээд алхах хэлж байна. Ramp гэдэг нь ингээд ямар нэг надлуу өксвөр газар ramp гэж ярьдаг шүү. Тэгэхээр ингээд тэр одоо тэрийг ramp гэдэг дараа нь ард нэмээд өгсөн мэт дээ. That led to the top of the wall. Тэгэхээр ханны бүр оройроо ингээд хөтэлдэг тийм надлуу өксвөр чулуу ингээд чулуун юм өксвөр газар л ингээд тэг алхсан гэсэн. From there he could see Africa in the distance. Тэгэхээр ингээд холоо байгаа distance буюу зайд тэр холоо байгаа Африкийг тэндээс нь тэр орой дээрээс ингээд харсан гэсэн. Someone had once told him that за хэнийг түнд хэлжсэн юу хэлжсэн бэ? He was from there that the Moors had become and occupy all the Spain. За Spain гэдэг чинь Испанч гэдэг хэлж байгаа. Occupy гэдэг чинь эзлэх гэсэн утгатай шүү дээ. Moors бол тэр зүгээс гэсэн үг. Ингээд хэлжсэн нь тэр зүгээс бол ингээд Moors-ууд буюу одоо тэр Испанчууд ингээд эзэн хүмүүс одоо энэ муслимын шашинтай хүмүүс хэлээд байгаа шүү дээ. Тэр хүмүүс ингээд ирсэн. Испанчуудыг эзэн хүмүүлэхээр ингэж ирж ирсэн гэсэн. He could see almost the entire city from where he sat, including the plaza where he had talked with the old man. За тэгэхээр тэндээс ирнэ хотыг баг бүхэлд нь ингээд харж ирсэн. Тэ? Тэндээс идмэнхаа where he sat гэж юм тэ. Тэр сууж байгаа газраас бол хотыг баг бүхэлд нь харж ирсэн. Ингээд he had talked with the old man. За мөн одоо тэр нөгөө өвгөнтэй ингээд яриа сууж ирсэн тэр газрыг хүртэл оролцсон. Ингээд хотыг тэр чинь харж ирсэн гэсэн. Curse the moment гинэ. Curse the moment. Curse гэдэг нь ямар юм ингээд та муугар хэлхийг хэлээд байгаа юм лээ. Тэгэхээр ингээд curse гэдэг нь ингээд хараал манайхаар бол хараал гэдэг гэсэн. Яг үзий яд hate хийж байгаа гэсэн үг тийм. Curse the moment хараал гэдэг. Ямар moment I met the old man he thought. Тэгэхээр тэр өвгөнтэй уулзсан тэр мөчийг бол үзий яд. Тэ хараал гэдгээ гэж хэлж байгаа. He had come to the town only to find a woman who could interpret his dream. Тэгэхээр зүүдийг нь тайлж чадах эмэгтэйг хайхын тулд зөвхөн тэр хотод очсон байсан. Neither the woman nor the old man. За neither nor хэрэглээд айгүй түүмэнд орж ирдэг эмэгтэй өгөөс хэлбэр орж ирнэ. Тэгэхээр neither nor хоёр талд нэр хоёлаа эмэгтэй өгөөсөж орж ирж байгаа. Тэгэхээр тэр эмэгтэй тэр өвгөн аль нь тэгж чадаагүй. Тэгээггүй гэсэн утгаар орж ирж байгаа. Neither the woman nor the old man was at all impressed. Тэр хоёр аль нь юм гэж огт гайхаагүй. By the fact гэдэг чинь баримт шүү дээ. Ямар нэг зүйлээр юуг сонсоод гайхаагүй юм гэлээ. He was a shepherd. Түүнийг одоо нэг малчин гэдэг тийм тухай бол малчин гэдэгт нь үнэхээр ингэж гайхшраагүй. They were solitary individuals. Individuals гэдэг нь одоо тийм бие хүмүүс гэсэн үг шүү дээ. Solitary гэдэг нь яг тийм ганц тийм төрмөл тийм хүмүүс гэсэн. Who no longer believed in things and did not understand that shepherds become attached to their sheep. Attached гэдэг нь тийм дасцсан одоо холбогдох attach гэдэг нэг холбоос юм холбох хэлдэг тийм дээ. Attached гэх нь холбоотой болцсон гэж яг хамааралтай дасцсан гэсэн үг л дээ. Тэр малчид ингээд хониндоо ингээд дасцсан гэдгийг ойлгоогүй. Тэгээ манай зүйл юм гэдэг итгэхэ болчихсон. No longer believe итгэхэ болчихсон юм хүмүүс байсан гэсэн. He knew everything about each member of his flock. Тэр ингээд хоньныхоо бүх одоо нэг бүрчлээ одоо бүх зүйлийг мэддэг гэсэн. He knew which ones were lame. Lame гэдэг нь ингээд эцэнхээ туранхай гэсэн утгатай. Тэгэхээр ингээд тэр бол аль нь одоо туранхай байгаа те. And which one was to give birth to months from now. Одоо 2 сарын дараа аль нь одоо хургалах гэдэг те. Манайхаар бол хургална гэж ярьдаг, шон хургална гэж ярьдаг те. Тэгээ 2 сарын дараа аль нь хургалах гэдэг. Which were the laziest аль нь хамгийн залхуу юм бэ? Бүгд нь мэддэг болчихсон гэсэн. He knew how to shear them and how to slaughter them. Slaughter гэдэг чинь одоо мал гаргахыг ярьдаг те. Юм нухахыг хэлж байгаа гэсэн. За тэгэхээр яаж хонох уу, яаж носох уу мэддэг. If he ever decided to leave them, they would suffer. Тэгэхээр хэрвээ тэр ингээд хонууд орхивол хонууд they гэдэг нь төлөөний үг шүү дээ. Хонууд гэж те. Хонууд ингээд зовох байсан гэсэн. Зов шаналх байсан, suffer хийх байсан. Suffer хийх болно гэсэн. The wind began to pick up.
pick up гэдэг нь ингээд энэ салхитай холбоотой ирэхэд increase орж ирд юм лээ. Тэр нэмэгдэж эхэлсэн. Тэгэхээр салхи бол нэмэгдэж эхэлсэн. Салхины эрч бол нэмэгдсэн юм байна. He knew the wind. Тэр бол тэр салхийг мэдчихсэн. Ямар салхи нэлээ? People called Levanter. Хүмүүс л энэ салхийг бол Levanter гэж нэрлэдэг юм байна. Because on it the Moors had come from the Levant at the eastern end of the Mediterranean. Mediterranean. За тэгэхээр яагаад хүмүүс нэг Левантыг нэрлэдэг юм бэ гэхээр Мөрсүүд гэдэг түрүүний хүмүүс байсан шүү дээ. Нөгөө Исламик дөрвөн байсан нөгөө Насрын шашин хүмүүс байгаа шүү дээ. Мөрсүүд ерөнхийдөө Левантаас ирсэн юм байна. Левантаас ирсэн энэ салхитанд. Левант гэдэг нь болохоор at the eastern end of the Mediterranean. Mediterranean гэдэг өөрө тэнгис хаа. Mediterranean гэдэг чинь яг нөгөө зүүн баруун Аз, тэгээд Африк, Европын урд цэцэг гэдэг энэ гурвын цааг дээр байдаг юм тэнгис гэсэн. Энэ тэнгисийн зүүн эрэгт байдаг энэ Левант гэдэг газраас ингээд ирсэн юм байна л да. Энэ салхи ирж байгаа гэсэн. Тийм учраас Levanter гэж байгаа. Тэгээд Levanter increased in intensity. Intensity эрчин шүү дээ. Тэгээд салхины эрч бол ингээд нэмэгдсэн. Here I am between my flock and my treasure. The boy thought. Тэгээд өөрийгөө бодож байгаа би зүгээр ингээд хонь болон өөрийнхөө өмнө зүйл ярих дунд нь байж байна. He had to choose between something he had become accustomed to and something he wanted to have. Тэгэхээр ингээд тэр яг ингээд юмны дунд байгаа. Сонгох шаардлагатай яг юм байгаа гэсэн. Тэгэхээр accustomed to гэдэг нь хэр ингээд дасал болчихсон зүйлээ сонгох уу, өөрөөр хэлэх юм бол хонуудаа сонгох уу гэсэн. Something he wanted to have эсвэл одоо wanted to have гэхээр авахыг одоо хүсэж байгаа зүйл гэсэн. Treasure хэлээд нь тий. Авахыг хүсэж байгаа зүйл бол зүйлээ сонгох уу эсвэл хонуудаа сонгох уу гэдгийн дунд нь ингэж байж байгаа. There was also the merchant's daughter. За мөн одоо мэдээж нөгөө 8 насны охин байгаа тий. Нөгөө сэтгэл алдраад байгаа шүү дээ. 8 насны охин бас байгаа. But she wasn't as important as his flock. S гэдгийг хэлээ бас ингэж орж ирж байгаа. S гэх голт нь тэмдэг нэр орж ирээд S гэс flock гэдэг ороод ирэхээр ингэдэ тэр шиг team гэж орж ирж байгаа гэсэн. Тэгэхээр тэр охин бол бас чухал сонгох шаардлагатай байгаад байгаа. Гэхдээ тэр бол үнэхээр тэр хоньнууд шиг тийм чухал байгаагүй маа гэж орж ирж байгаа. As important as his flock. Хоньнууд шиг чухал байгаагүй учир нь because she didn't depend on him. Учир нь тэр эмэгтэй бол ингээ түүнээс хамааралгүй байсан гэсэн. Хоньноо шууд хамааралтай байдаг шүү дээ. Тэр малчин байхгүй хоньнууд хоолсгүй ингээ зовж шаналх гэдэг. Эмэгтэй бол тийм шиг гэсэн. Хонь шиг чухал байгаагүй тийм учиртай. Maybe she didn't even remember him. Магадгүй тэр бүр түүнийг санахчгүй байгаа. He was sure that it made no difference to her on which day he appeared. За тэгэхээр тэр итгэлтэйсэн зүйл нь юу гэх юм бэ? Ямар өдөр очсон бол түнд нэг ялгаатай байгаагүй. Тэр итгэлтэйсэн. For her, every day was the same. Түүний хувьд бол тэр эмэгтэйг ингээ өдөр болгон адилхан. When each day is the same as the next. За тэгэхээр бүх өдөр нь ингээд яах нь дараагийнх шиг л ижлэхэн байж идэг. It's because people fail to recognize good things that happen in their lives every day. That the sunrise. Тэгэхээр нар ингээ мандж идэг өдөр болгон тийм. Нар ингээ өдөр болгон гарч идэг шүү дээ. Энэ өдөр болгон өдөр тутам тэдгээр амьдралд ингээ боож идэг сайн сайхан зүйлүүдээ ингээ таних чадвар алдсан байдаг гэсэн. Okay. I left my father and mother and the town castle behind. За тэгэхээр би ардаад мэдээж нэг хотынхоо ингээд самх өндөр барилга тэгээд ээж аавгаа ингээд орхисон. They have gotten used to my being away and so have I. Тэгэхээр тэд одоо ингээд намайг байхгүй бол тасцсан гэсэн. My being away гэдэг намайг байхгүй бол ингээд тасчихсан. And so have I. Гэт бас би ч бас гэсэн утгаар орж ирж байгаа. So have I. So гэж орж ирээд тэгээд үйл үг нь болохоор өнгөрсөн цаг дээр орж ирж байгаа. Have I гэж орж ирж байгаа. The sheep will get used to my not being here. There to the boy thought. Тэгэхээр хоньнууд ч гэсэн ингээд намайг байхгүй ингээд тасчихна да. Бас тасчих байх гэж ингээд бодож байгаа гэсэн. From where he sat, за сууж байгаа газраас he could observe the plaza. За observe гэж ажиглантай тэгэхээр сууж байгаа газраас тэр ингээд plaza-г ажигласан. People continued to come and go from the baker's shop. За нөгөө талх нарийн баавны газраас хүмүүс ингээд ирээл очиод сэвэрсэн. A young couple. За нэг залуу хос on the bench sat on the bench where he had talked with the old man and the kids. Тэгэхээр нөгөө өвгөнтэй яриа суужсэн
bench дээр нөгөө сандал дээр залуу хоос ирээд суугаад ингээд бибинь өмсөж байгаа гэсэн. The baker he said to himself without completing the thought. За тэгэхээр ингээд бодлоо ингээд тусахгүй нэг бодож байгаа. The baker гэдэг ингээд гацаад хэлж байгаа. Тэр baker гэдэг ингээд өөртөө ингээд хэлж байгаа гэсэн. The levanter was still getting stronger and he felt his force on his face. За levanter гэдэг нэг салхичи still getting stronger. Get гэдэг араас тэмдэг ороод тэгэхээр тэгж ихэлсэн ингэж ихэлсэн гэж. Тэгэхээр тэр салхи бол ингээд улам хүчтэй болсоор байсан тий. Хүчтэй болсоор байсан. Тэр хүчийг нь болохоор нүүрээр мэдэрчсэн гэсэн. Нүүрэн дээр ингээд угаас салхи цэвэрлэж байгаа тий. The wind had brought the moors, yes, but it had also brought the smell of the desert and a wild woman. За тэр салхи бол ингээд бүрсийг бол авчирсан. Тийм бүрсийг бол авчирсан. Гэхдээ мөн цөлийн үнэрийг бол авчирсан. And wild woman. Wild гэдэг маань нүрээ юм дадсан юм. Одоо нэг юутэй гэмтэй. Яарсан нүрээ ингээд ил гаргаагүй гэсэн ийм эмгтэйч үүдэг. Тэр салхи бол бас авчирсан юм байна. It also brought with it sweat and the dreams of man. Sweat гэдэг маань гэдэг энэ юу тий одоо хөстэй яг хөсөөр орж ирэхгүй. Одоо юм шаргуу тийм ажил хөдөлмөрлөхийг бас хэлдэг юм лээ. Тэгэхээр ингээд it had brought with it the sweat and dreams of man who had once lived to search for the unknown and for gold and adventure and for the pyramids. Тэгэхээр мөн тийм эрчүүдийн мөрөөдлийг авчирсан. Ямар мөрөөдлөөс ихлээр пирамидын мөрөөдж байна тий. Айдал авдал алт тий. Энэ unknown танигдаагүй зүйлийг ингээд хайхаар ингээд сөрчлөхөр ингээд нэг явсан юм. Эрчүүдийн мөрөөдлийг бас ингээд авчирч байгаа гэсэн. The boy felt jealous of the freedom of the wind. Тэгэхээр манай хончин болохоор ингээд jealous гэж хардах. Ямар нэгэн атрах ер нь хардахыг хэлж байгаа тийм. Тэгэхээр ингээд салхины тэр мэрэгчлөөтэй байдалд атаарах гэсэн. Freedom гэж хэрэгжлээ шүү дээ. And so that he could have the same freedom. Тэгээ мөн одоо юу гэж бодсон бэ гэхлээр тэр адилхан бас хэрэгжлөөтэй байж болох юм байна гэж бодсон. There was nothing to hold him back except himself. Except himself гэдэг өөрөөс нь өөр гэсэн. Түүнээс өөрөөс нь л өөр тийм түүнийг ингээд хойш нь татах тийм юу ч байгаагүй. Хойш нь татах тийм зүйл байгаагүй. Hold him back хойш татах зүйл байгаагүй. The sheep, the motions daughter, and the fields of Andalusia were only steps along the way to his personal legend. Тэгэхээр ингээд тэр хонь, тэр 8-аш нөхөн, тэр Andalusia-гийн тэр хөдөө хээр тал бүгд юм хөдөө зүгээр түүнийг одоо тэр амьдралынхаа үн зүйлийг хайж явахт нь тэр зам дагуу таарч байгаа тэр замд нь байгаа тэр алхмууд байсан гэсэн. The next day the boy met the old man at noon. Noon гэдэг 12 цагт яг 12 цагт маргааш ингээд нөгөө хүнтэй уулзсан. He brought 6 sheep with him. За тэр ингээд 6 хонтой ирсэн. I'm surprised, the boy said. Би бүр гайхчлаа тий. My friend bought all the other sheep immediately. Найз маань ингээд бус бүх хүнүүдийг маань ингээд шууд худалдаад авчихсан. He said that he had always dreamed of being a shepherd and that it was a good omen. Тэгээд тэр хэлж байгаа гэсэн. Тэр ингээд үргэлж ингээд хончим болох талаар мөрөөддөг байсан. Энэ бол ингээд сайн болох тохио байсан юм аа. That's the way it always is, said the old man. Тэгэхээр ийм л байдаг. Ер нь л нэг бүх зүйл үргэлж ийм байдаг шүү дээ гэж хэлж байгаа гэсэн. It's called the principle of favorability. Favorability гэдэг нь тааламжтай байдал гэх юм уу? Энэ л ингээд сайн зүйл болохын нэг юм зарчим юм аа гэж ойлгож болно. It's called the principle of favorability. When you play cards the first time you are almost sure to win. Beginner's luck. За тэгэхээр чи ингээд анхудаа хүзэр тоглож байгаа бол тий хүзэрч анхудаа тоглох үед чиний ялах нь бараг л тодорхой. Энэ нь болохоор beginner's luck юм аа гэдэг. Одоо юмыг шинээр хийж байгаа хүний одоо аз гэж нэг юм байгаа гэсэн. Why is that? Ягаад тийм бэ? Because there's a force that wants you to realize your personal legend. Тэгэхээр нэг хүзэр тоглоод хожно гэж байгаа мөрөө бас personal legend бол тараад байгаа. Тэгэхээр энэ хүсэж байгаа зүйл нь хожих байгаа. Тэгэхээр тийм нэг хүч байт юм аа. Чамайг ингээд тэр хожоосоо чамайг хожуулахыг хүсэж байгаа тийм нэг хүч тэнд байдаг. It whets your appetite with the taste of success. The whets гэдэг маань ингээд your appetite гэдэг маань ингээд
collocation гэж орж ирэх хаа. Where's your appetite гэхэд чиний одоо дуршлыг одоо нэмэгдүүлдэг гэсэн утгаар орж ирдэг. Appetite гэхэд хоолны дуршлыг гэдэг чинь тийм. Тэр хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Юугаар нэмэгдүүлдэг гэхлээр with the taste of success. Тэгэхээр амжилтын амтаар ингээд чиний хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл энгийнээр бол энэ болохоор эхлээд чи ингээд хожиж ирэх юм бол дараа чи үргэлжлээд ингээд амжилтанд хүрэх гэх тийм одоо сэрэмс сэдэж өгдөг гэсэн. Then the old man began to inspect the sheep. За нэг хоньнуудыг шалгаад эхэлсэн гэсэн. He saw that one was lame. За нэг нь бол ингээд тунхаа баг нь эцэнхий баг нь харсан. The boy explained. За хончин болохоо тайлбарлаж байгаа. Тэгээд it was important since the sheep was the most intelligent of the flock and produced the most wool. За хэлж байгаа те энэ бол чухал биш ээ. Учир нь гэвэл тэр наад хончин бол хамгийн одоо ухаантай хамгийн одоо их ноосыг өгдөг гэсэн. Where's the treasure he asked. За үнэт зүйл маань хаана наа гэж асууж байгаа. Нөгөө дорнд үнэт зүйл авахгүй. It's in Egypt near the pyramids гэнэ. Египтэд байгаа. Пирамидээр зэрэг Египтэд байгаа. The boy was startled гэдэг нь гэдэг. Startle гэдэг үг нь өөр гэдэг нь хүний чочихыг start гэж хэлдэг. Startle гэхээр гайхаад ингээд шокод орж байгаа юм. Ингээд гайхаад. The old woman had said the same thing, but she hadn't charged him anything. Нөгөө зүнч эмэгтэй яриад байгаа те. Тэр хөгшин надаа яг ингэж хэлсэн. Гэтэ тэр надаас мөнгө төгрөг аваагүй шүү дээ. In order to find the treasure, you will have to follow the omens. За тэгэхээр чи ингээд үнэт зүйлээ олохын тулд чи ингээд omens буюу тэр нь болохоор нэг ирээдүйд тийм болох гээд байна гэсэн тийм дохиог хэлээд байгаа гэсэн. Тэр дохиог чи ингээд дагах шаардлагатай болно. God has prepared a path for everyone to follow. Тэгэхээр бурхан бол ингээд замыг тийм path буюу замыг бол ингээд бүх хүнд ингээд дагах тийм бурханы зам гэж яриад энэ бэлтгэсэн байгаа. You just have to read the omens that he left for you. Тэгэхээр ингээд бурхан чамд гэж үлдээсэн тэр ингээд тэр дохиог ингээд уншиж сурах хэрэгтэй гэж хэлж байгаа. Before the boy could reply, the butterfly appeared and fluttered between him and the old man. За тэгэхээр тэр ингээд хариулахын өмнө butterfly гэж энэ эрүүхээ гарч ирээд эргэлдсэн. Flutter гэдэг юм дээж доош хажууж хамаагүй ингээд эргэлдэхийг flutter гэж ярьж байгаа гэсэн. Тэгэхээр эрүүхээ гарч ирээд эргэлдээд тэр хоёрын дунд ингээд эргэлжсэн. He remembered something his grandfather had once told him. За тэгэхээр өвөн түнд нэг удаа хэлжсэн тэр зүйлийг сансан. That butterflies were a good omen. За тэгэхээр эрүүхээ бол ингээд сайн дохио. Like crickets гэдэг чинь голоо гэлж байгаа тийм. And like grasshopper царцаа. Энэ цэшил хэсүү үйл grass гэдэг нь зүлэг, hopper гэхээр үсэр, зүлгэнээр үсэрдэг гэхээр царцаа гэж хэлчихсэн бэ. Анх тэгж хэлчихсэн. Crickets гэхээр голоо, like grasshopper гэхээр голоо, like lizards гэхээр гүрлийгэр and four-leaf clovers. Clover гэдэг нь юм цэцэг юм лээ. Тэгэхээр ургамал юм лээ, мал юмт иддэг. Тэгэхээр four-leaf гэхээр дөрвөн навчтай юм ургамал шиг. Тэр мөгөө сайн дохиол гэдэг юм л да. That's right, said the old man. Нач үнэ able to read the boy's thought. Тэгэхээр нэг хончны нэг бодлыг нэг унших чадвартай тийм. Just as your grandfather taught you, these are good omens. So just as тэгсэн шиг ингэсэн шиг л асуудтай тийм. Чиний өвөө чинь чамд заасан шиг тэдгэрүүд бүгд ингээд сайн дохио байдаг. And the old man opened his cape. Cape гэдэг нь ингээд нөмрөг тэр чинь нөмрөгтэй байгаа шүү дээ. Old man opened his cape. За нөмрөгөд ингээд тайлсан чинь the boy was struck by what he saw. За тэгэхээр struck гэдэг маань хэдэг бүр ингээд шоконд орж байгаа. Ингээд нам зогсож байгаа гэж байгаа гэсэн. Тэгэхээр ингээд харсан зүйлтэй бүр гайхаад ингээд алмаараа зогсож байгаа. The old man wore a breastplate of heavy gold covered with precious stones. За тэгэхээр нөгөө өвгөн чинь болохоор юм. Хоёг өмссөн байсан. За тэр хоёг нь болохоор тийм маш их heavy gold гэж байна шүү дээ. Их тийм тан алтаар, хүнд алтаар алтан тэгээд ийм маш үнэтэй юм чулуугаар бүрдсэн юм хүнд алтан дуул хоёгтой байсан. The boy recalled the brilliance he had noticed on the previous days. Тэгэхээр өмнөх өдөр анзаарсан тэр brilliance буюу тэгжин тэр гайхалтай байдлыг сансан. Гайхалтай зүйлийг сонсгосон. He really was a king. He must be disgusted to avoid encounters with
Thieves гэнэ. Тэгэхээр тэр үнэхээр хаа юм байна тий. Must be discussed гэдэг маань болохоор одоо юу гэдэг юм. Avoid encounters with thieves. Тэгэхээр encounter гэдэг юм одоо тааралдах, уулзалт тийм гинтийн нэг юм encounter гэж хэлдэг. Тэгэхээр хулгайчтай таарахаас урьдчилан сэргийлэхийн тулд тэр одоо ингэж далдлах хэрэгтэй. Discuss гэдэг нь ямар нэгэн зүйлийг одоо үнэн зүйлийг дадлахыг хэлдэг гэсэн үг. Тэгэхээр тэр ингээд өөрөө ингээд нөмөргөө ингээд алтанд хуйгаа ингээд нууцсан. Учир нь хулгайчтай таарал болохгүй шүү дээ. Take this, said the old man, holding out a white stone and a black stone that had been embedded at the center of the breastplate. Тэгэхээр ингээд хуйгны голд нь ингээд embedded гэдэг нь шигтгцэн гэсэн үг тийм. Шигтгцэн хар болон цагаан чулууг ингээд бариад үүнийг аваа, эдгэрийг аваа гэж хэлж байгаа. They are called Urim and Thummim гэнэ. Эдгэрийг ингээд Urim Thummim гэж нэрлэдэг юм аа. The black signifies yes and the white no. Signify гэдэг нь яг нэг илтгэдэг, харуулдаг гэсэн утгатай шүү дээ. Тэгэхээр хар чулуу нь болохоор yes гэсэн үг. White нь болохоор no гэсэн үг. When you are unable to read the omens, чи ингээд тэр дохиог ингээд уншиж чадахгүй үедээ чамаа ингээд уншиж чадахгүй үед эдгээрүүд ингээд чамаа ингээд уншаад ингээд тусалнаа. Always ask an objective question. Objective question. Байнга юм objective question асуу. Objective гэдэг нь болохоор тийм одоо юу гэх юм барьцтай өөрөөр хэлэх юм бол одоо хариултанд үзэл бодол асуугаагүй гэсэн үг. Яг тийм үгүй тэгээд юм яг тодорхой факттай, баримттай яг нэг тийм асуултуудыг асуух хэрэгтэй. Үзэл бодол юм бол орж ирэх хэрэггүй гэсэн үг шүү. За. Subjective гэдэг хариу үзэл бодол feed-тэй мэдрэмжийн асууж болно гэсэн үг. Тийм биш асуултууд байнга асуугаарай. But if you can try to make your own decision. Гэтэ мэдээж хэрвээ чи чадчихлаа бол өөрөө шийдвэр өөрөө гаргах гэж хичээгээрэй. The treasure is at the pyramids. За үнэ зүйл бол пирамидад байгаа. And you already knew that чинэлэд мэддэг тэр пирамидад байгаа. But I had to insist on the payment of 6 sheep because I helped you to make your decision. Гэтэ би бол ингээд insist хийх буюу одоо insist маань тэр нөхцөл байдалтай хөвөөрүүлтэн гэсэн үг зүтгэх гэсэн үг. Тэгэхээр би 6 хоног гэсэн тэр 6 хоног болно төлбөрөнд бол авах нь хിവэрэ байгаа. Учир нь яагаад гэвэл би чамд одоо шийдвэр гаргах чинь тусалсан. The boy put the stones in his pouch. За тэгэхээр чулуунд нөгөө цүнхэндээ игээд from then on he would make his own decision. Тэгээ одооноос бол ингээд тэр ингээд өөрийнхөө шийдвэрээ гаргана гэсэн. Don't forget that everything you deal with is only one thing and nothing else. За чиний deal with хийж байгаа би одоо чиний ингээд давж туулж байгаа энэ бүх зүйлэл зөвхөн нэг л зүйл шүү. Өөр юу ч биш юм аа гэдгийг мартаарай. And don't forget the language of omens. За тэгэхээр ингээд тэр сайнны дохио гэж хэлэх. Тэр дохионы хэлийг одоо битгий мартаарай. And above all хамгийн чухал нь don't forget to follow your personal legend true to its conclusion. Хамгийн чухал нь өөрийнхөө тэр хүсэж байгаа зүйлээ дагахаа. Тэрийг хөөцөлдөхөө битгий мартаарай. True to its conclusion. True to its гэдэг нь тэр хүртэл гэсэн. Эхнээс нь дуустал өөрөөр хэлбэл conclusion буюу дүгнэлт хүртэл эцсийн хүртэл өөрийнхөө тэр хүсэж байгаа зүйлээ ингээд дагахаа битгий мартаарай. But before I go, I want to tell you a little story. Гэтэ би явахаас өмнө чамд нэг жохон түүх ярмаар байна. A certain shopkeeper, a certain гэдэг нь ингээд нэгэн гэсэн утгатай. Нэгэн одоо дэлгүүрийн нэг шопинг эзэн байна те. Shopkeeper гэх shop ажилладаг хүн хэлж байна те. Тэгэн одоо shop ажилладаг жижигхэн дэлгүүр ажилладаг хүн sent his son to learn about the secret of happiness from the wisest man in the world. За тэгэхээр нэгэн дэлгүүрийн эзэн болохоор хүүгээ болохоор ингээд дэлхийн одоо хамгийн wisest гэдэг нь амьдралын ухаантай гэсэн утгатай хамгийн амьдралын ухаантай тэр дэлхий дээрх хамгийн тийм ухаантай хүнээс яг аз жаргалын нуусан юу талаар сурах гад ингээд хүүгөө явуулсан байна. The lad wandered through the desert for 40 days and finally came upon a beautiful castle high atop a mountain. За тэгэхээр ингээд the lad гэдэг нь залуухан хүү гэлж байгаа шүү. За тэгэхээр залуухан хүү юм гэдэг ингээд бүтэн ингээд 40 өдөр юм байна. 40 days 40 өдөр цөлөөр ингээд алхсан. Эцэст нь юутай тааралцсан came upon гэдэг нь тааралдах гэсэн үг шүү дээ. Эцэст нь тийм гайхалтай тийм самхаг
уулын одоо тэр оройд тийм өндөр тийм цамхагийг олсон тааралцаа гэсэн. It was there that the wise man lived. За тэнд нөгөө амьдардаг нөгөө ухаантай гэрхтэн байсан. Залмс байсан гэсэн. Rather than finding a saintly man, though, our hero on entering the main room of the castle saw a hive of activity. За тэгэхээр ингээд rather than гэхээр тэгэхээс илүүтэйгээр гэсэн. Saintly man гэдэг чинь одоо яг тийм premium gentle тийм man эргэдэг болохоос илүүтэйгээр our hero гэдэг чинь нөгөө хүү гэлж байна шүү дээ. Нөгөө хүү маань юу харсан мэхээ hero saw a hive of activity. Hive of activity гэдэг нь болохоор бас нэг collocation гэсэн үг. Энэ маань хоногтой яг тийм бужигнсан тийм хүн хөдөлгөөнийг гэдэг харсан гэсэн. Хүн хөдөлгөөнийг харсан. Хүмүүс ингээд бужигнж байгааг харсан гэсэн. За on entering the main room of the castle. За тэгэхээр ингээд яг өрөөрөө нь castle яг үндсэн өрөөр нь гол өрөөрөө ингээд орж байгаа тэр манай хүн болохоор тийм бужигнсан юм харж байгаа. За тэр нь юу байсан гэдэг ард нь тодорхой хэсэг ард нь чинь тэ. Dressman came and went. За тэгэхээр ингээд 8 ачтууд ингээд ирж байгаа, явж байгаа. People were conversing in the corners. За болон хүмүүс ингээд харилцаар өрнүүлж байна. Small orchestra was playing soft music. Orchestra гэдэг чинь хөгжмийн хамтлаг гэж тэ. Хөгжмийн ингээд хуур гэх юм одоо хөгжмийн тийм баг ингээд намуухан хөгжим тоглож ирсэн. And there was a table covered with platters of the most delicious food in the part of the world. Дэлхийн дэс байдаг. Хамгийн одоо хоолоор ингээд тагуулчихсан юм ширээ гэх мэт ингээд бужигсан юм ингээд харсан гэсэн. The wise man conversed with everyone and the boy had to wait for 2 hours before it was his turn to be given the man's attention. За тэгэхээр нөгөө хоолог залуу маань болохоор ингээд хүм болгонтэй ингээд харилцаараа өрнүүлээд тэгээ мань хүн болохоор нөгөө хончин маань болохоор ингээд хончин биш шин нөгөө дэлгүүрийн хүү штэ нөгөө хүү маань болохоор ингээд 2 цаг хүлээх түүний ээлж нь анхаарлын татхаас өмнө л ингээд анхаарал нь түүнд одоо анхаарал нь ирэхээс өмнө гэсэн 2 цаг ингээд хүлээх шаардлагатай гэсэн. The wise man listened attentively to the boy's explanation of why he had come, but told him that he didn't have time just then to explain the secret of happiness. За тэгэхээр нөгөө хүн маань болохоор ингээд attentively маш ингээд анхаарал хандуулаад яагаад энд ирсэн гэдэг тайлбарыг сонссон. Гэхдээ түүнд хэлж байгаа гэсэн. Одоо ингээд аз жаргалын нууц ингээд тайлбарлах юм. Цаг хаалгаа тий. He suggested that за санд болгосоор the boy looked around the palace and returned in 2 hours. За түүнд юу санд болсон гэхээр энэ одоо түүний одоо palace буюу одоо тийм маш өндөр цамхаг байгаа шүү дээ. Маш өндөр барилга байгаа тийм. Тэр өндөр барилгын эргэн тойрныг ингээд тэр гэрийнх нь эргэн тойрныг ингээд хар. Тэгээ 2 цагийн дараа буцаад ирээ гэдэг санд болсон. Meanwhile, I want to ask you to do something, said the wise man, handing the boy a teaspoon that held 2 drops of oil. За тэгэхээр meanwhile тэр хооронд meanwhile тэр хооронд гэсэн үг тийм. Ингээд аялж явах хооронд би чамаас нэг зүйл хийхээр хүсэж байна. Гэт нэг ийм ханд ингээд өгж байгаа гэсэн. Тийм цайны албаа өгж байгаа. Teaspoon. Ямар цайны юм гэсэн held 2 drops of oil. Тэгэхээр 2 тусал oil ингээд тусаачихсан юм. Цайны албаа түнд өгж байгаа гэсэн. As you wander around, за чи ингээд тэгж байхдаа чи ингээд эргэн тойрны ингээд ажиллаад ингээд алхаж байхдаа carry this spoon with you without allowing the oil to spill. Тэгэхээр чи ингээд алхаж байхдаа энэ халбаг ингээд аваад яваа. Гэтэ юу нэ without allowing гэдэг чинь гэтэ ойлыг асгахыг бол хариулж байгаа гэсэн. Тэгэхээр ойлыг ингээд асгахгүйгээр ингээд аваад ирваа гэсэн. The boy began climbing and descending. Climb гэдэг чинь ингээд дээд авирахыг хэлдэг. Descending гэдэг чинь ингээд доошлохыг хэлдэг. Тэгэхээр the boy began climbing and descending the many stairways of the palace, keeping his eyes fixed on the spoon. Fixed гэдэг чинь ингээд салахгүй юм яг юм тогтмол гэсэн утгатай шүү дээ, тий. Тэгэхээр ингээд keep his eyes fixed гэхээр ингээд хараагаа салахгүй гэсэн. Нүдээ бүр ингээд халбан дээрээ салахгүй ингээд цонхоор ингээд дээш биш шатаар ингээд дээшээ доош ингээд яваад байгаа гэсэн. After 2 hours, he returns to the room where the wise man was. За тэгэхээр 2 цагийн дараа залуугийн байсан өрөөнд нь буцаад ирж байгаа. Well, asked the wise man. Тэгэхээр гэж асууж байгаа тийм. Did you see the person tapestries that are hanging in my dining hall? Did you see the garden that is
took the master gardener 10 years to create. Did you notice the beautiful parchments in my library? За тэгэхээр ингээд хэд хэд юм асууж байгаа шүү. Чи ингээд тэр tapestries гэдэг юм хаа тийм нэг одоо тийм ойдлоор гараар ойсон уралсан гэдэг юм уу тийм нэг зүйлийг хэлж байгаа юм лээ. Тэгэхээр ингээд dining hall гэж тийм тэр галтгооны хан дээр өлгцөн байсан тэр одоо өлгцөн байгаа тэр зүйлийг чи харсан уу тий? Did you see the garden? The emerald garden that it took the master gardener 10 years to grow. Тэгэхээр ингээд бүтэн энэ master garden-ыг бий болгох гэж тийм master gardener буюу тийм маш том ийм одоо ийм хүрээлэн бий болох нь 10 жилийг зарцуулсан тэр garden-ыг тэр одоо цэцэрлэг хүрээлэн тэр одоо зүйлэг хүрээлэн юмнуудыг харсан уу? Did you notice the beautiful parchments in my library? Тэгэхээр намын санд байгаа parchments гэдэг юм гэдэг юм цаас их хөвлийн цаас гэдэг амтны нэг арьс сэтлэлээр идэг нэг эртний тийм нэг зүйлийг хэлж байгаа гэсэн. Тэр имийг ингээд чи анзаарсан уу гэж хэлж байгаа. The boy was embarrassed. The boy was embarrassed. Тэгэхээр амар ичсэн. Яагаад ичсэн? Confess гэдэг чинь ингээд буруугаа хэлж байгаа гэсэн. Хүлээн зөвшөөрөөд ингээд ярихыг confess гэж хэлж байгаа тийм. Confess that he had observed nothing. За тэгээд үнэгээ хэлж байгаа. Би юу ч ажиглаагүй гэдгээ хэлж байгаа. His only concern had been not to spill the oil that the wise man had entrusted to him. Entrusted гэдэг маань ингээд итгээд өгж байгаа юм гэлж байгаа. Хүн чад нэм итгээд өгж байгаа бол entrust хийж байгаа гэсэн. Тэгэхээр тэрний ганц одоо бодсон зүйл нь concern байсан бодож ирсэн зүйл нь ерөөсөө л тэр одоо wise man-ы тэр ухаантай үгийн залуугийн өгсөн тэр одоо итгээд өгсөн тэр ойлыг асахгүй байх нь гол concern байсан. Then go back and observe the marvels of my world, said the wise man. You cannot trust a man if you don't know his house. За тэгэхээр хэлж чинь тийм. За буцаад яваад тэгээд ингээд marvel буюу одоо тэр гайхамшиг зүйлүүд гэсэн үг шүү дээ. Одоо миний дэлхийн одоо миний тэр бүтээсэн тэр гайхалтай зүйлүүд чи ажиглаа. Чи ингээд гэрийг мэдэхгүй хүнд ингээд итгэх гэж болохгүй шүү гэж хэлж байгаа. You cannot trust a man if you don't know his house. Тэ гэрийг мэдэхгүй бол чи тэрүнд итгэх болохгүй шүү гэж хэлж байгаа. Leave it. Ингээд тайвшраад the boy picked up the spoon and returned to his exploration of the palace. This time observing all of the works of art on the ceilings and the walls гэж. За тэгээд тайвшраад халбаа буцааж яваад ингээд буцаад аялалтаа гарч байгаа гэсэн үг. Тэр нөгөө газар ингээд exploration аялал гэсэн үг шүү дээ. Тэр газрыг ингээд үзэж харах гад энэ удаа бол тэр бол яах нь хаан болон таасан дээр байгаа бүх одоо энэ урлагийн бүтээлүүдийг ингээд ажиглаад ингээд явж байгаа гэсэн. He saw the gardens, the mountains all around him, the beauty of the flowers and the taste with which everything had been selected. Тэгэхээр тэр бол ингээд тэр хүрээлэг цэцэрлэгтийн хүрээлэг харж байна. Иргэн уулнуудыг харж байна тий. Цэцгнүүдийн сайхныг харж байна. Beauty of the flowers тий. Цэцгнүүдийн сайхан байдал. And the taste which everything had been selected. Taste гэдэг нь амт гэхээс илүүтэйгээр энэ бол яг тийм гоё тааламжтай байдал гэх юм уу? Ерөнхийдөө ингээд бүх зүйл одоо everything had been selected гэж байна тий. Техниктэй ингээд ямар одоо бүх зүйлийг ямар гоё ингээд сонгосон юм бэ тий, зохицсон юм бэ гэдэг ингээд гайхшраад бишрээд явж байгаа байдал гэж байгаа гэсэн. Ингээд бүх юм хараад явсан. Upon returning to the wise man, upon гэдэг нь ихэд одоо soon later гэсэн утгатай юм лээ. Тэгсний дараа гэсэн утгатай гэсэн. Тэгэхээр ингээд upon returning to the wise man. За нөгөө залуу дээрээ буцаж очимогцоо юм процессын дараа he related in detail everything he had seen. Тэр related гэдэг харсан бүх зүйлээ маш дэлгэрэнгээр ингээд тайлбарласан ярьсан гэсэн. But where are the drops of oil I entrusted to you, asked the wise man. Нөгөө хүм болохоор тэгсэн. Гэтэ миний чамд итгээд өгсөн тэр тусал ойлууд маань хаана тос маань хаана гэж асуусан. Looking down at the spoon he held. За барьж байгаа ингээд халбуургаа ингээд хараад the boy saw the oil was gone. За нөгөө тос нэг асгарсан баг. Харсан гэсэн. Анзаарсан гэсэн. Well, there's only one piece of advice I can give you, said the wisest of wise men. The wisest of wise men гэж хэлдэг. Амьдралын ухаантай хүмүүсийн дотроо хамгийн амьдралын ухаантай хүн гэж хэлж байгаа. Чамд өгөхдөө ганц зөвлөгөө байна.
Тэр нь болохоор the secret of happiness is to see all the marvels of the world. За аз жаргалын нууц нь гэдэг бол дэлхийд дээрх одоо бүх ингээд гайхамшигт зүйлийг харах and never to forget the drops of oil on the spoon. Мөн одоо халбан дээрх тосыг хизээч мартахгүй байх юм аа. Тэгэхээр ингээд харах юм хар үзэх юмар гэхдээ өөрөөхөө яг хийх ёстой бас хийгээл гэсэн утгатай байна л да. Энэ бол аз жаргалын нууц юм аа. The shepherd said nothing. He had understood the story that old king had told him. За нөгөө үгний хэлээд байгаа тэр энэ тохиог бол сториг бол ойлгосон. Тэг юу ч хэлж чадаагүй. Shepherd may like to travel. За хончин бод ингээд аялах дуртай болно. But he should never forget about his sheep. Гэтэ тэр хизээж одоо хоньнуудаа ингээд мартаж болохгүй. Should never forget about his sheep. Хоньнуудаа мартах хэрэггүй. The old man looked at the boy and with his hand held together made several strange gestures over the boy's head. Then taking his sheep, he walked away. За нөгөө өгөн чи ингээд нөгөө boy руу хончин руу хараад тий гараараа ингээд gesture гэдэг чинь нөгөө тохиол гэсэн үг шүү дээ. Сонь ийм тохионууд толгоонд нь ингээд хийж гаад тэгээд ингээд яваад хонууд наваад яваад гэж байгаа гэсэн. At the highest point in Tarifa, there is an old fort built by the Moors гэнэ. За тэгээд Тарифагийн болохоор хамгийн одоо өндөр цэгт нь болохоор нэг хуучин юм форт байдаг юм байна. За форт гэдэг маань ихэд одоо юу гэлт юм бэлээ нөгөө хэрэм зав гэх юм тийм одоо нэг хэрэм гэхгүй нэг хан гэх юм уу те гадны одоо тавталгооноос хамаад одоо хэрэм зав шиг гэсэн тийм нэг форт байдаг тийм хан байдаг. Тэгээд энэ болохоор мөрсөд ингээд барьсан байт юм тийм хан байт юм байна. From atop its walls, гэнэ одоо за орой дээрээс нь болохоор one can catch a glimpse of Africa гэнэ. One can catch a glimpse of Africa. За тэгэхээр ингээд Африкийг ингээд харж болох юм байна. Африкийг бол ингээд glimpse of Africa гэдэг чинь ингээд Африкийг ингээд тавчханд ингээд харж боломжтой юм байна л да. Melchizedek гэнэ. Melchizedek гэдэг чинь нөгөө үгнийг яриад байгаа шүү дээ. The king of Salem sat on the wall of the fort the afternoon. За өдөөс хойш нь ингээд тэр хан дээр бол сууж байгаа. За нөгөө хэрмийн бол хан дээр сууж байгаа and felt the levanter blow in his face. And levanter буюу нөгөө салхийг түрээр ингээд сэвэлж байгаа тэр салхийг ингээд мэдэрсэн. The sheep fidgeted nearby. Fidget гэдэг нь ихэд одоо ингээд хөдөлгөөн хийхийг хэлж байгаа гэсэн. Зүгээр одоо тийм ч зориглохгүй зүгээр тэнд ингээд эргэлдэнгээл хэлсэн гэсэн. Бужигнаад хэлсэн гэсэн. The sheep fidgeted nearby, uneasy with their new owner and excited by so much change. All they wanted was food and water. За хонууд нь тэнд ингээд ойрхон ингээд байгаа. Тэргээд ингээд жоохон тохгүй байгаа гэсэн. Шинэ одоо эзэнтэй болчихсон. Шинэ эзэнтэйг ингээд жоохон тохгүй байгаа. Тэгээ одоо ийм том өөрчлөлтөнд ингээд амар excited байгаа ингээд догтлж байгаа гэсэн. Тэдний хүсэж байгаа бүх зүйл нь ерөөсөө хоол болов усгаа те. Melchizedek watched a small ship that was plowing its way out of the port. Port гэдэг нь гэдэг бомт гэх юм уу яг нэг голын иргэн далайн юун дээр байдаг газар хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд тийм одоо бомтоос ингээд гарч байгаа юм одоо жижиг юм одоо хөлөг онгоцыг бол ингээд харсан. He would never again see the boy. Тэр хизээч одоо тэр нөгөө хончныг одоо ингээд дахиж хизээч харахгүй байх болно. Just as he had never seen Abraham again after having charged him his 1/10 fee. Тэгэхээр ингээд түүний одоо нөгөө төлбөрийн 11-ийг одоо авсныхаа дараа түүнийг дахиж хизээч Абрахам гэдгийг дахиж хараагүй шиг тэр хончныг бас дахиж харахгүй байсан. That was his work. Энэ бол түүний ажил байсан. Gods shouldn't have desires because they don't have personal legends. Бурхтууд бол ингээд хүсэл байх хэрэггүй байсан тий. Учир нь тэдэнд ингээд personal legend гэдэг юм бол байдаг. But the king of Salem hoped desperately that the boy would be successful. Desperately гэдэг нь маш extremely гэсэн үү. Гэхдээ тэр үгэн болохоор яг нь боёг одоо манай хончныг болохоор амжилтанд хүрээсэй гэж маш их
найдажсэн гэсэн. It's too bad that he's quickly going to forget my name, he thought. Тэгээ нөгөө өвгөн чинь бодож байгаа гэсэн байхгүй юу. Тэр миний нэг ингээд амар хурдан мартчихиндаа ямар муухай юм бэ? I sure have repeated it for him. Sure have repeated гэдэг юм уу. Тэгэх байсан, тэгж болох байсан, ингэж болох байсан. Жохон regret хийж байгаа, жохон харамсаж байгаа үедээ гэж хэлдэг гэсэн. Тэгэхээр би одоо нэрээ ингээд олон удаа хэлэх хэрэгтэй байсан юм байна. Then when he spoke about me, he would say that I'm Melchizedek, the king of Salem. Тэгсэн бол одоо тэр намайг одоо ярих болгондоо тий тэр ингээд миний нэрийг хэлээд миний нэрийг одоо Melchizedek гэж хэлээд ингээд сайд мэ хаймаа гэд ярих байсан да. He looked to the skies, feeling a bit abashed and said, за тэр ингээд тэнгэр рүү харж байгаа. Тэгээд хэлж байгаа. I know it's the vanity of vanities, as you said. Vanity гэдэг чинь өөрөө амиа хийсэн зэрэг. За тэнгэр рүү хараад abashed гэдэг нь жоохон санаа зовоод гэх юм уу? Утгаар орж байгаа гэж бодож байна. Тэгээд ингээд vanity of vanities энэ бол ингээд амиа хичээлтийн одоо амиа хичээлт юм аа тийм. Хэлсэн шиг амар амиа хичээж байгаа. But the old king sometimes has to take some pride in himself. За тэгэхээр гэтээ мэдээж хаантан зарим тохиолдолд ингээд өөрийг ингээд шагнах хэрэгтэй, урамшуулах хэрэгтэй гэсэн учраас pride гэсэн чинь магтаал юу гэдэг himself and өөрийгөө ингээд урамшуулах хэрэгтэй. How strange Africa is taught the boy. Тэгээд Африкт ямар хачирхалтай юм бэ гэж бодож байгаа. He was sitting in a bar, very much like the other bars he had seen along the narrow streets of Tanger. Tanger гэдэг газарыг очсон юм байна. Африкт очсон байгаа. За тэгэхээр Tanger-ийн одоо нарийнхан гудамж дагуу одоо дагуу ингээд харсан бусад тийм баарууд шиг л тэгэхээр яг бусад баарууд шиг тийм нэг баар нь тэр ингээд сууж байгаа юм байна л да. Манай хончин мө сууж байгаа гэсэн. Some men were smoking from a gigantic pipe нэ. Gigantic гэдэг нь үнэхээр маш том pipe гэдэг чинь гуурс хоолыг хэлдэг шүү дээ. Gigantic pipe. Минийхэр бол нэг одоо ганц шиг юм гэж ойлгосон. Gigantic pipe. Тийм нэг they passed from one to the other. Нэг ингээд дамжуулаад тийм бибит ингээд дамжуулаад тийм ганцнаас ингээд эргэжтэйчүүд ингээд тамхи татж байгаа байсан. In just a few hours хэдхэн цагийн дотор he had seen men walking hand in hand. За тэгэхээр ингээд гар гараа хөдөлцөөд алхаж байгаа эрчүүдийг харсан. Women with their faces covered гэхээр нүрээ ингээд ямар хучсан эмэгтэйчүүдийг харсан. And priests that climbed to the tops of the towers and chanted. Chant гэдэг нь ингээд ламын тэр үүддэг залбирал үлдэх гэж хэлж чадахгүй бас мэдгүй ярцсан юм тэмхүү үйл хийж байгаа хүмүүс хэлж байгаа гэсэн. Тэгэхээр ингээд энэ цамхагийн одоо оройд ингээд алхахад ингээд залбирал үлдэж байгаа нь одоо энэ санавартангууд гэж ярьж байгаа зүг юм. Гол ингээд харсан гэсэн. As everyone about him гэхээр түүний эргэн тойрны хүмүүс. Одоо about гэдэг нэг ярихгүй юм гэдэг round л гэж биш тийм лээ. About гэдэг нь хуучны англи нэг ярьдаг гэсэн юм шиг. Тэгэхээр түүний эргэн тойронд байгаа хүмүүс went to their knees. За өвдгөрөө яах нь өвдгөл суугаад placed beforehand on the ground. За нэг тухай газар ерөнхийдөө мөргөл үйдэж байгаа хооронд нь тэр бол ингээд бусад юмуд ингээд ажиглаад байгаа гэсэн. Practice of infidels. Infidel гэдэг чинь бас шашингүй хүмүүсийн одоо хийж үзүүлэл. Infidel гэдэг нь одоо шашингүй хүмүүсийг хэлдэг юм лээ. Тэгэхээр шашингүй хүмүүс гэдэг. Practice гэдэг нь одоо баян хийдэг рутин зүйл өөрөөх юм энэ бол ингээд зуршил гэсэн хийдэг үйл одоо шашингүй хүмүүсийн хийдэг үйл гэх үүртэй гэж байна. As a child in church за хүүхэд байх сүмэнд ингээд хүүхэд байх үедээ he had always looked at the image of San Santiago Matamoros on his white horse, his sword unsheathed, and figures such as these kneeling at his feet. За тэгэхээр ингээд хүүхэд байхдаа тэр сүмд ингээд хүүхэд байхдаа тийм зургийг байн хардаг байсан. Ямар зураг байсан гэхээр Santiago гэдэг Matamoros-ийн зураг. Энэ болох ингээд цагаан мөртэй. Тэгээ his sword unsheathed гэдэг чинь ингээд сэлэм ингээд гэрэнд хийгээгүй гэсэн үг. Сэлэм нийлэх гэсэн үг. Тэгээс ингээд сэлэм sword гэсэн сэлэм биш үү? Sword сэлэм ингээд ийл ингээд
цагаан морин дээрээ мөн одоо тийм одоо өвдгөр ингээд хөлөөрөө өвдөглөө суудсан байгаа юм зургнуудыг ингээд хардаг гэсэн. The boy felt ill. За ill гэдэг нь жоохон онцгой таагүй мэдрэмж мэдэрч байгаа шүү дээ. Terrible alone ингээд ганцаараа мэдрэмж болсон. Then fiddles гэдэг нь шашингүй хүмүүс болохоор even had an evil look. Evil гэдэг чинь ингээд чөтгөр look about them. Тэгэхээр ингээд шашингүй хүмүүс болохоор ингээд тийм төрхтэй байсан гэсэн. Тийм чөтгөр шиг төрхтэй байсан гэсэн. Besides this, үнээс гадна in the rush of his travel, he had forgotten a detail, just one detail. За үнээс гадна тэр болохоор ингээд яарч ингээд аялж явахдаа rush гэж яарах шүү дээ. Аялаад ингээд яарч байхдаа тэр нэг зүйл бол мартсан. Just one detail. Нэг дэлгэрэнгүй зүйл бол мартсан. Which could keep him from his treasure for a long time. За тэгэхээр түүнийг ингээд өмнө зүйлээс нь бүр ингээд урт хугацаанд холоо байлгах тийм нэг зүйл бол мартсан. Энэ болохоор only Arabic was spoken in this country. Зөвхөн араб хэл бол ингээд энэ хотод яригддаг гэсэн. Зөвхөн арабаар л энэ хотод яригддаг. The owner of the bar approached him and the boy pointed to a drink that had been served at the next table. За тэгэхээр барын эзэн бол түүнд өртөд ирсэн. Төхөөд ирж байгаа. Манай хүн болохоор хончин маань болохоор ингээд хажуу ширээнд нь байсан. Дөвлчээс хажуу ширээнд нь байгаа тэр уух зүйл рүү заасан. It turned out to be beer tea. Beer гэдэг маань жоохон тийм хурц тийм амттай гэсэн. Тийм тэгсэн чинь энэ нь болохоор тийм хурц тийм цай болж таарсан гэсэн. Turned out гэсэн тийм болж хөрсөн, юм болж хөрсөн гэсэн үг шүү дээ. Цай болж таарсан. The boy preferred wine. Тэгэхээр манай болохоор цайг бол илүү биш wine-ыг бол илүү дарцыг бол илүү үзчихсэн гэсэн. But he didn't need to worry about that right now. Тэ. Үүний тухай одоо бол санаа зовох нь шаардлагагүй гэсэн. Тэгэхээр цайгаа болсон юм байна те. But he had to be concerned about was his treasure and how he was going to go about getting it. Тэгэхээр түүний өнөхөдөө одоо анхаарал хандуулах шаардлагатай зүйл нь зөвхөн түүний үнэт зүйл. Тэгээд яаж түүнийг авах уу гэдэг лээсэн. They sell his sheep. Тэгээд хоноо зарцсан шүү дээ. Had left him with enough money in his pouch. Тэгэхээр тэр хоноо зарсан тэр 8 бол ингээд түүнд бол ингээд хангалттай мөнгө л өгсөн. Тэгээд түнхэнд бол хангалттай мөнгөтэйгаа. And the boy knew that in money there was magic. Тэгэхээр юуг мэдсэн мэхлээр мөнгөнд бол тийм нэг ерөөсөн зүйл байна. Whoever has money is never really alone. Whoever гэдэг нь хүн гэсэн үг зүгээр. Тэгвэл has money гингүүтэй. Энэ person has money гэж хэлэх болно. Тэгвэл whoever гэнээрээ академик төвшөнд бичиж байгаа гэсэн үг right нэг дээр. Whoever has money тэгэхээр мөнгөтэй хүн бол ингэхдээ хэзээж ганцаардахгүй. Before long, maybe in just few days нэг удахгүй before long нэг удахаас өмнө гэсэн үг те. Maybe хэдхэн өдрийн дараа тэр бол ингээд pyramid байх болно. An old man with a breastplate of gold wouldn't have lied to just acquire six sheep. Тэгэхээр ингээд тийм одоо алтан хуйхтай өвгөн бол ингээд худлаа хэлэхгүй байх байсан тий. 6 хаан ингээд авахын төлөө ингээд худлаа хэлэхгүй байх байсан. The old man had spoken about signs and omens. За тэр өвгөн бол ингээд ирээдүйд нэг болох зүйлийн талаар тэр дохио унших талаар ярьсан. And as the boy was crossing the street гэж нэг гол штэ тий. Тэр хончин маань голыг гатж явахдаа тэр he had thought about omens. Тэр ингээд сайн зүйл болох тэр дохионы талаар бодсон. Yes, the old man had known what he was talking about. Түүний ярьжсэн зүйл бол мэдчихсэн. During the time the boy had spent in fields and Andalusia. Тэгэхээр Andalusia ингээд өдөө бэлчээрт ингээд зарцуулсан. Тэгээ тэр хугацаанд бэлчээрт байсан тэр хугацаанд he had become used to learning which path he should take by observing the ground and the sky. За тэгэхээр тэнгэр газар ингээд ажиглаад аль замаар ингээд which path аль замаар ингээд явах хэрэгтэйг ингээд сураад ингээд тасцсан байсан гэсэн. Таслуулсан байсан гэсэн. He had discovered that the presence of the certain bird meant that a snake was nearby. Тэгэхээр тэр юуг илрүүлсэн бэ? Юуг мэдж авсан бэ гэхээр тодорхой нэг одоо шувуу байгаа нь тийм үү? Ямар нэг одоо шувуу байгаа нь
the могой бол ойрхон байна шүү гэсэн утгатай. And a certain shrub was a sign that there is water in the area. Shrub гэдэг нь гэдэг ургамлыг хэлдэг юм лээ. Зүлэг шиг тийм ургамал хэлдэг. Тэгэхээр ингэдэ тийм нэг ургамал ингээд байгаа нь болохоор тэнд одоо ус ойрхон байгаа шүү. Тэр арайд ингээд ус байгаа шүү гэсэн юм тохио гэсэн. The sheep had told him that хонууд л тийм түн заасан гэсэн. If God leads the sheep so well, хэрвээ бурхан ингээд хонуудыг үнэхээр ингээд сайн ингээд чиглүүлдэг юм бол he will also lead the man. He thought. Тэр мөн эрэгтэй үнэгч нэг залууч гэсэн ингээд хөтлөөд явж байгаа гэсэн. And that made him feel better. Тэ энэ нь болохоор түүнийг илүү ингээд эргээр харахад хүргэсэн гэсэн. The tea seemed less bitter. Нөгөө цайн үе арай бага хурц амт арай багасч гэсэн тэ. Who are you? He heard a voice ask him in Spanish. За испанаар Jimby гэдэг асуух зүүн хоолоос сонсгоцсон. The boy was relieved. He was thinking about omens and someone had appeared. За тэгэхээр тэр ингээд гарч ирсэн хин нэгний тухай бодож ирсэн. Мөн одоо omens-ийн талаар бодож ирсэн. How come you speak Spanish? He asked. Чи яаж ингэж испанаар ярьдаг вэ? Яаж гэсэн утгатай дээ. Чи яаж ингэж испанаар ярьдаг вэ гэж асуусан. The new arrival was a young man in western dress, but the color of his skin suggested he was from the city. За тэгэхээр new arrival тэр ирсэн хүн маань болохоор залуухаа хүмүүс залуу байсан гэдэг барууны ослолттой. Гэтэ тэрний арсны өнгө нь бол ингээд энэ хотын байхаа гэж харагдчихсан гэсэн. He was about the same age and height as the boy. За тэгэхээр ингээд тэр бол ингээд өндөр нь ойролцоо, насан ч ойролцоо байсан. Almost everyone here speaks Spanish. We're only 2 hours from Spain. За тэгэхээр ингээд энэ тоо бараг бүх хүмүүс испанаар ярьдаг. Бид нэр испаноос ингээд хоёрхан цагийн датаа. Sit down and let me treat you to something, said the boy. За нөгөө хүмүүс болоход хэлсэн байна. So ямар нэг зүйл тайлъя гэж. And ask for a glass of wine for me. I hate this tea. Би цаг үзээд энэ цайс тонцгүй байна тий. Нэг wine асууад өгч гэж. There is no wine in this country. The young man said. Wine бол энэ байхгүй. The religion here forbids it. За тэгэхээр шашин бол нэг хариулт юм аа. The boy told him then that he needed to get to the pyramids. За өөрт хэлж байгаа. Нөгөө хончин маань болох нөгөө таарлц хүдэ хэлж байгаа гэсэн байхгүй. Пирамидэд ингээд очих хэрэгтэй байгаа гэсэн. He almost began to tell about his treasure, but decided not to do so. Тэр бараг л ингээд өөрийнхөө өмнөцөлөх талаар нөгөө хайж аж өмнөцөлөх талаар хэлж эхэлсэн. Гэхдээ хэлхийг бол хэлэхгүй байхаар шийдсэн гэсэн. Яг ч бүрэн хэлээг юм хэлж эхлээл болцсон юм байна. If he did, it was impossible that Arab would want a part of it as payment for taking him there. Хэрэг тэр ингээд бүх юм хэлчих юм бол магадaltaй араб хүмүүс нь болохоор нөгөө тэр бас тэрнийх нь нэг хэсгийг ингээд тэнд хүргэж өгөөд тэгээ төлбөр авна. Боломжтойс учраас тэгээ өгсөн. He remembered what the old man had said about offering something you didn't even have yet. Тэр мөн одоо нөгөө өөрт байхгүй зүйлээ бусдад ингээд санал болгох тухай одоо нөгөө өвгөний хэлсэн зүйлийг бас сансан гэсэн. I'd like you to take me there if you can. I can pay you to serve as my guide. За би бол ингээд хэрэг боломжтой ингээд чамайг хүргэж өгмөр байна. Тэгээд би I can pay you. Одоо хэрэг чи боломжтой бол чамайг одоо намайг хүргэж өгөхөөсөө хүсэж байна. Тэгээд би чамд одоо намайг одоо хөтөж хийснийхэн төлөө төлбөрийн төлнө. Do you have any idea how to get there? Newcomer asked. Тэгээд ингэдэ хинүүсэн хэлж байгаа. Do you have any idea? Тэг яаж ч нэг талаар тийм санаа байна уу? Гэж асууж байгаа. The boy noticed that the owner of the bar stood nearby, listening attentively to the conversation. За тэгэхээр барын эзэн хажууд нэрээ зогссон. Тэдний яриг ингээд амар анхаарал ингээд сонсож байгааг анзаарсан. He felt uneasy at the man's presence. Тэгэхээр uneasy гэж амар тавтахгүй байдал шүү дээ. At the man's presence тэрийг ингээд хажууд байгаад ингээд амар тавтахгүй байсан. But he had found a guide. Гэтэ тэр бол ингээд зааварчлал олсон and didn't want to miss out on an opportunity. Тэгэхээр ингээд боломжийг бол алдах болсоогүй. You have to cross the entire Sahara Desert.
said the young man. За тэгэхээр чи ингээд сахарын цөлийг бол ингээд бүхэл бүтэн сахарын цөлийг гатлах шаардлагатай. And to do that, үүнийг хийхэд тул чамд мөнгө хэрэгтэй. You need money. I need to know whether you have money. Чамд хангалттай мөнгө байгаа эсэхийг би мэдэх хэрэгтэй. The boy thought it a strange question. За boy болохоор ингээд энэ бол тийм ачаалттай асуулт гэж бодсон. But he trusted in the old man. Гэтэ тэр өвгөнөд итгэсэн. Who had said that when you really want something, the universe always conspires in your favor. За тэгэхээр өвгөнд юунд итгэсэн юм бэ гэхээр нөгөө ямар нэгэн зүйлийг чи үнэхээр хүсэж байгаа бол дэлхийн ертөнцид чам туслах гад хөвөлдөг юм а гэдэг итгэсэн гэсэн. He took his money from his pouch. За тэгэхээр тэр зүнхээсээ мөнгөө гаргаж ирээд showed it to the young man. За нөгөө залууд харуулсан. The owner of the bar came over and looked as well. За тэгэхээр нөгөө барны эзэн чи бас ирээд харцсан. The two men exchanged some words in Arabic and the bar owner seemed irritated. За тэгэхээр нөгөө хоёр чи ингээд арабаар ингээд хоорондоо ярилцаад тэгээ барны эзэн болохоор ингээд жоохон бухимдсан гэсэн. Seemed irritated. Бухимд ууралсан гэсэн. Let's get out of here, said the new arrival. He wants us to leave. Тэндээс гарцгаая. Тэг бид нэр яваач гэж байна гэдэг. Нөгөө хүмүүс хэлж байгаа. The boy was relieved. He got up to pay the bill. Тэнгэр төлбөр төлөхөд боссон. But the owner grabbed him and began to speak to him in angry stream of words гэж байна. Урсгасан гэсэн үг шүү дээ. Бүр ингээд үгнүүд иргээд нэлээ ууртай тийм үгнүүд ингээд түнд хэлээд түүнийг шүүрч аваад ингээд үгнүүд хэлсэн. The boy was strong. За маань хончин бол үнэхээр хүчтэй байсан. Wanted to retaliate гэдэг чинь юу юм бэ? Fight хийх юм уу? Тэгээ буцаад ингээд сөргөөцөлдөх юм уу? Сөргөөцөлдөх бол хүссэн. But he was in foreign country. Гэхдээ тэр бол ингээд гадны оронд байгаа. Бодож чадаагүй. His new friend pushed the owner's side. За тэгэхээр side гэдэг чинь зөвхөн нэг талаас нэг талын хэлж байгаа. Тэгэхээр ингээд түүний шинэ найз нь болохоор нөгөө барны эзнийг түлхээд тэгээ манай үнийг болохоор pull the boy outside with him. За тэгээд үнийг болох хатагч надад гарсан гэсэн. He wanted your money, he said. За тэр чиний мөнгийг хүссэн гэж хэлсэн. Tanger is not like the rest of Africa. This is a part and every part has its thieves. So Tanger гэдэг газар бол ингээд яг нэг Африк үлдэгдэл шиг бол биш шүү. Энэ бол ингээд бүх бомбууд ингээд хулгайч нартай байдаг. The boy trusted his new friend. За маань хүн болох нь шинэ найзтай итгэсэн. He had helped him out in a dangerous situation. Тэр болохоор ажлын байдлаас түүний гарахтан тусалсан. He took out his money and counted. За нөгөө тэгт ингээд түүний мөнгийг гаргаж ирээд бүгд тоолсон. We could get to the pyramids by tomorrow, said the other. Taking the money. За нөгөө хэлж байгаа гэсэн байхгүй мөнгийг аваад бид нэр ингээд маргааш ихэд пирамидд очино. But I have to buy 2 camels. Гэтэ би 2 тэмээ хөдөлж авах шаардлагатай шүү. They walked together through the narrow streets of Tanger. За нөгөө газрынхаа нарийнхан гудмаар ингээд аялсан, амтаалгсан. Everywhere there were stalls with items for sale. За тэгэхээр ингээд зарагдж байгаа ингээд бүтээгдэхүүнүүд дэдэг тийм одоо юм нэманы юунууд хэлсэн шүү дээ. Одоо юу гэдгүүлээ? Мохлохууд гэх юм уу те 8 зарцах юм мохлохууд ингээ хаасаагүй байсан. They reached the center of a large plaza where the market was held. За тэгэхээр ингээд худалдаа явагдаж байгаа те том газрын одоо төвдөн гэдэг яг төвдөн гэж очсон. There were thousands of people there arguing, selling and buying. Vegetables for sale amongst daggers and carpets displayed alongside tobacco. Tobacco гэдэг чинь гэдэг тамхи гэж байна те. Тамхины хажуугаар ингээд харагдсан хевснүүд байгаа. Dagger гэж ярих тийм хэд утганууд гэлж байгаа тийм. Энэ утганууд дотор юм хүнсийн ногоонууд байгаа. Тэгээ тэнд болохоор ингээд хэдэн мянган хүн байгаа. Ингээд хоорондоо маргадчлээдэг зарж байдаг юм болж авч бужигнсан юм байгаа гэсэн. But the boy never took his eye off his new friend. Тэгэхээр гэсэдэж хончин маань болохоор нөгөө найзсаа болохоор нүдөө салгаагүй гэсэн. Хизээс салгаагүй гэсэн. Took his eye off. Хизээс салгаагүй. After all, he had all his money. Эцний орсон тэр
After all, it says that he had all his money. Түүнд одоо түүний бүх мөнгө байсан тийм. He thought about asking him to give back, but decided that it would be unfriendly. Тэр түүнээс ингээд буцаагаад ингээд мөнгө авъя гэж асуух гэж байсан бол ш. Энэ болохоор ингээд unfriendly байна. Амар нөхөсөх биш байхгүй шүү дээ. Шийдсэн гэсэн. He knew nothing about the customs of the strange land he was in. Тэгэхээр ингээд тэр ингээд уламжлалт зүйлүүд гэх юм уу? Custom гэдэг чинь уламжлалт tradition зүйлүүд шүү дээ. Тэгэхээр strange land he was in. Тэгэхээр strange land тэр яг танихгүй газар те байгаа танихгүй газрынхаа уламжлалт зүйлүүдийн тухай юу ч мэдэхгүй байсан. I'll just watch him. He said to himself. So би түгээр зүгээр ингээд үнийг хайж хэлэн харна гэж өөртөө хэлж байгаа. He knew how was stronger than his friend. Тэр бол юг мэдсэн мэхлээр тэр найзаас бол хамаагүй одоо илүү одоо stronger гэдэг чинь одоо илүү одоо хүчтэй гэдэг бол би мэдчихсэн. Get there in the midst of all that confusion he saw the most beautiful sword he had ever seen. Тэгэхээр чи энэ цаг хүртэл гэх юм ever seen-тэй хардсан одоо хамгийн одоо үзэсгэлэнтэй тийм сэлмиг харцсан. Яг тэгээд нэг confuse болол ингээд эргэлзээд те. Яг ийм амар эргэлзээний дунд тэнд ингээд гент тийм нэг сэлэм харцсан. The scabbard was embossed in silver. Embossed in silver гэдэг чинь emboss гэдэг чинь одоо юу гэсэн юм бол та. Яг чинь тийм нэг мөнгөөр ингээд хувчигдсан. Emboss гэдэг чинь одоо cover гэдэг тийм юу төстэй. The cover гэдэг нь одоо адилхан уужих. Гэхдээ emboss гэдэг илүү шигтэх гэсэн утгатай гэсэн. Тэгээ мөнгөөр юм ингээд шигтгээд ингээд суулгацсан юм. Scabbard гэсэн гэрийн хэлж байгаа. Гэр нь юм одоо өнгөлөг. And handle was black and encrusted with precious stone. За тэгэхээр ингээд энэ бариул нь бол ингээ хаар тэгээд маш мөнтэй чалгуугаар ингээд бүрчсэн байсан гэсэн. Encrusted байсан. The boy promised himself that өөртөө амласан when he returned from Egypt he would buy the sword. За тэгээд өөртөө ингээд тэр Египтээс буцаахтаа одоо өөртөө бол чанаа гэдэг бол гэж бодож байгаа гэсэн. Ask the owner of that stall how much the sword costs, he said to his friend. That's a asуугаад өгч owner-с хэдэн төгрөг юм бэ гэдэг нь асууад өгч. Then he realized that he had been distracted for a few months looking at the sword. Тэгсэн чинь тэр ингээд ойлгосон. Тэр бүр ингээд distract болцсон байв. Ингээд анхаарал нь сарницсан хэсэг хугацаанд тэр сэлмиг хараад ингээд бүр сарницснаа анзаарсан. His heart excused байгаад ингээд шахаж исэн гэсэн. Тэгээ excuse гэсэн шахах гэсэн үг шүү дээ. As if his chest had suddenly compressed. Түүний цээж нь as if тэгж байгаа юм шиг. Түүний цээж нь бүр ингээд гэнт ингээд шахаад зүрхийг ингээд шахаж байгаа юм шиг зүрхэн тэгж амар шахаж исэн гэсэн. He was afraid to look around. Тэр ингээд эргэн тойрны харахаас айжсэн. Because he knew what учир нь тэр одоо what he would find. Тэр юу олохоо ингээд мэдчихсэн учраас айжсэн. He continued to look at the beautiful sword for a bit longer until he summoned the courage to turn around. Тэгэхээр юуд ингээд мэдрээд байгаа гэсэн. Найзгаа алгуулчлаа. Тэгээ би эргээд харуул. Энэ төөрцсөн гэдэг ингээд summoned the courage гэдэг нь өөрөө summoned the courage гэдэг нь өөрөө тийм зориг гарах хүртлээ гэсэн утгатай. Until he summoned the courage to turn around. Тэгээ эргээд харах тийм зориг гарах хүртлээ баг зэрэг ингээд урт хугацаад ингээд тэр гайхалтай ингээд сэлмэ хараад гэсэн. All around him, за түүний эргэн тойронд бүх зүйл бол was the market with people coming, going, shouting and buying the aroma of strange foods, but nowhere could he find his new companion. Emerald. Тэгэхээр ингээд түүний эргэн тойронд гэсэн зүйл нь юусэл худалдаа наймаа ирж байгаа явж байгаа хүмүүс хашгирч байгаа тий хашгирч байгаа ирж байгаа явж байгаа юм хөдөлж авч байгаа хүмүүс мөн одоо юм үнэр арама гэдэг чинь үнэрийг хэлж байгаа тий strange food бүр ингээд танихгүй хоолны үнэр тий гэхдээ хаач одоо түүний компани бий одоо хамт явжсэн найз хүн тий хамт явжсэн нь бол байгаагүй. The boy wanted to believe that his friend had simply become separated from him by accident. Тэр зүгээр итгэхийг хүссэн. Түүний найз нь зүгээр гэнт ингээд сандгүй байдлаа ингээд түр ингээд тустай болцсон. Салцсан байгаа гэж итгэхийг хүссэн. He decided to stay right there and wait his friend. Тэр одоо тэндээ үлдээд ингээд түүний буцааж ирэх нь хүлээхээр шийдсэн. As he waited, Priest climbed to the top
was nearby tower and began his chant. За тэгэхээр түүний хүлээж авах орнд сүмийн лам нар ойролцоох цамхаг орой дээр гараад за нөгөө залбирлаа үздэг хэлсэн гэсэн. Everyone in the market fell to their knees. За бүх хүн тэр утлааны төвд байсан бүх хүмүүсийн өвдөрөөс өгдөөд за тухай газар үргээд тэгээд ингээд дагаад ингээд took up the chant. Took up гэдэг нь ямар нэг take up гэх буюу эхлүүлэхийг ямар нэгэн хийж эхлэхийг take up гэж хэлдэг шүү. Тэгэхээр ингээд нөгөө залбирлыг нөгөө дагаад хэлээд эхэлсэн гэсэн. Then like a colony of worker ants гэдэг нь ажлын шаргойч гэж ярьдаг шүү дээ. Colony гэдэг чинь одоо нөгөө дарангуйлд байгаа колони орнууд гэсэн үг шүү дээ. Тэгээ нэг ажлын шаргойчнуудын дарангуйл байгаа юм шиг л they dismantled their stalls and left. Dismantle гэдэг нь одоо салахыг ямар нэгэн одоо байсан юм ингээд салах бутраахыг хэлж байгаа гэсэн. Тэгэхээр тэгэл яг нэг ажлын шаргойчнууд шиг тэд нар бүх юмнуудаа ингээд хураагаад яваад гэсэн. The sun began its departure. Departure гэж нь явах гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл sun нар одоо мандж байгаа гэсэн. Нар мандж ихсэн бас. The boy watches through his trajectory for some time until he was hidden behind the White House surrounding the plaza. За тэгэхээр нөгөө плазагийн нөгөө талааны газрын эргэн тойронд байгаа цагаан хаусуудны ард нарыг одоо цагаан одоо хаусуудын араар нарыг гарах татлах хүртэл нь түүнийг бол харсан. Through his trajectory гэдэг чинь одоо ингээд яваад өгөхөд ард нь үлж байгаа зам байгаа шүү дээ. Тэрийг хэлж байгаа гэсэн. Нар ингээд явж байгаа тэр замлыг хэлж байгаа. He recalled that when the sun had risen in the morning, he was on another continent. За тэгэхээр тэр юуны сансан бэ гэхээр сан нар маргааш өглөө мандах үед тэр бол өөр твд байгаа гэдэг бол анзаарсан. Сансаа. Still a shepherd with 60 sheep and looking forward to meeting with the girl. There is still одоо 6 хонтой, тэгээ 60 хонтой юм. Shepherd хончин тэгээ нэг охинтой уулзахыг тэсээ одоо хүлээж байгаа. Ийм хүлээж байгаа. Тэгээд өөр твд байгаа гэсэн. The morning he had known everything that was going to happen to him as he walked through the familiar fields. За тэгэхээр the morning тэр өглөө тэг бүх зүйлийг мэдсэн. Ямар зүйлийг зэмсээр түүнд одоо ингээд болох гэж байгаа зүйлүүдийг мэдсэн. As he walked through the familiar field. Тэгэхээр ингээд танил юм бэлчээрээр ингээд алхаж байх үедээ түүнд болох зүйл мэдсэн. But now as the sun began to set, гэтээ одоо нар ингээд set хийж байгаа гэдэг чинь бас нар манд жаргаж байгаа гэсэн. Нар жаргаж явах үед he was in a different country. Тэр ингээд нар ингээд жаргахад тэр бол ингээд өөр хотод a stranger in a strange land. Тэр танихгүй газар, танихгүй нэг хүн where he couldn't even speak the language. Тэр хэлээр нь хүртэл ингээд ярьж чадахгүй юм танихгүй газар. Танихгүй нэг хүн өөр хотод ингээд байсан. He was no longer a shepherd and he had nothing, not even the money to return to start everything over. Тэгэхээр тэр бол ингээд хончин байхаа болцсон. Юу ч байхгүй. Бүх зүйлийг шинээр эхлүүлэх болон буцах тийм мөнгө хүртэл байхгүй. All this happened between sunrise and sunset. The boy thought. Энэ бүх зүйлөөсөө л нар мандах жаргах хооронд л бодоод өнгөрсөн. He was feeling sorry for himself. Sorry гэдэг нь өрөвдөж байгаа гэсэн тийм. Тэр өөрийг ингээд өрөвдөх мэдрэмж төрж ирсэн. And lamenting the fact. Lament гэдэг чинь өөрөө бас өрөвдөх гэсэн үг шүү дээ. Lamenting the fact. Нэг өвөг гашуудах амар ихэр өрөвдөх хэлдэг. The fact that his life could have changed so suddenly and so drastically гэж маш хурдан тийм ийм гинтийн хурдан өөрчлөгдөж болох байсан гэдэг тийм тухай бол ингээд харамсаад тэнд л харамсаад байгаа гэсэн fact тийм баримт. He was so ashamed маш ичсэн that he wanted to cry. Тэр ингээд уйлахмаар санагдаж байгаа. Тэгс ичээд he had never even waved in front of his own sheep. Тэр өмнө ингээд хонуудынхаа урд хүртэл хоньхоо дуур хизээш ингээд нулимс тосож үзээгүй. But the marketplace was empty and he was far from home, so he wept. Тэгтээ тэр худалдааны газар бол хоосон. Тэгээд гэрээсээ тэр маш хол байсан. Тийм учраас тэр ингээд уйлсан. He wept because God was unfair.
За шудраг бурхан их шудраг биш байсан учраас үйлсэн. And because this was the way God repaid those who believed in their dreams. Тэгэхээр энэ бол ингээд бурхны ингээд эргүүлээд төлдөг тэр арга зам юмсэн гэсэн. Ямар хүмүүст гэвэл зүудэндээ итгэдэг хүмүүс, зүудэндээ итгэсэн хүмүүст буцаагаад өгч байгаа тэр арга нь юм байсан гэсэн. When I had my sheep, I was happy and I made those around me happy. Тэгэхээр би ингээ хоньнуудтайгаа байхдаа би аз жаргалтай байсан юм аа. Эрен тойрныхоо тэр хүмүүсийг хоньнуудыг би ингээ аз жаргалтай болгодог байсан. People saw me coming and welcomed me. Хүмүүс ирж байгаа намайг хараад ингээд угтдаг тий байсан гэж би бодож байгаа. But now I'm sad and alone. Тэгээ одоо бол би ингээд гонхтой ганцааргүй I'm going to become bitter and distrustful of people because one person betrayed me. I'm gonna become bitter. За би ингээд ууртай болно. Өөрөөр хэлбэл feeling angry тийм. Би ингээд илүү ингээд ууртай болно. Distrustful of people хүмүүс ингээд итгэдэг юм болно. Учир нь нэг хүн намайг хуурсан учраас. Тийм нэг хүн намайг хуурсан учраас би ингээд босч хүмүүс ч гэсэн ингээд хүнтэл маань ууртай болж эхэлнэ гэсэн. I'm gonna hate those who had found their treasure because I never found mine. Би одоо ингээд өөрийнхөө тэр үн зүйлийг олсон тэр хүмүүсийг бол үзье яа. Учир нь би өөрийнхөө нэг олоогүй учраас. And I'm going to hold on to what's little I have because I'm too insignificant to conquer the world. Мөн би одоо ингээд hold on гэдэг чи одоо ингээд manage хийх гэсэн утгатай юм лээ. Ингээд what little I have. Байгаад зүйлээ ингээд жохон зүйлээ би ингээд hold on байлгаад ингээд manage хийгээд зохицуулна гэсэн үг. Амьдралтаа хүргэнэ гэсэн үг. Because I'm too significant to conquer the world. Учир нь би бол хэтэрхий ийм одоо ийм insignificant гэдэг чи одоо тийм нэг чухал биш. Юм гэдэг small байна. Хэтэрхий юм жижигхэн байна. To conquer the world дэлхийг ингээд эзлэхэд бол хэтэрхий жижигхэн байгаа учраас би байгаа зүйл ингээд хэм зохицуулна гэсэн. He opened his pouch to see what was left of his possessions. Possessions гэдэг нь болохоор одоо own хийж байгаа зүйлүүд нь өөртөө байгаа belongings гэх юм уу яг тэр одоо цүнхэнийгээд гэдэг өөртөө яг юу үлдсэн байгааг харах га цүнхэнийсэн. Maybe there was a bit left of a sandwich. Тэг жоохон үлдсэн сэндвичээс he had eaten on the ship. Тэр нөгөө хөлөө онцсон тэр идчихсэн нэг жоохон сэндвич байсан гэсэн. But all he found was the heavy book, his jacket and the 2 stones the old man had given him. За тэгэхээр түүний олсон бүх зүйл нь ерөөсөө нэг хүнд ном байсан, хөрмөн байсан. Гадна өмсөн хөрмөн байсан. Тэгээд нөгөө бүний өгсөн 2 чулуу байсан. As he looked at the stones, he felt relieved for some reason. Тодорхой нэг шалтгаанаар тэр ингээд чулууг хараад нэг жоохон тавьширсан. He had exchanged 6 sheep for 2 precious stones that had been taken from the gold breastplate. За тэгэхээр ингээд алтан хуйгнаас ингэж гаргаж авсан 2 тэмнэлтэй чулуугаар бүтээ 6 хоног солилцсон байсан. He could sell the stones and buy a restaurant ticket. Тэр чулууга зараад буцах тикет бол авч болно. But this time I'll be smarter the boy thought. Гэтэ энэ удаад би илүү одоо smarter байна би илүү ухаалаг байна гэж өөртөө хэлж бодож removing them from the pouch so he could put them in his pocket. За тэгэхээр түүнийг ингээд цүнхнээсээ гаргаад халаасан дээр хийж байгаа. This was a poor town. Энэ бол ингээд Bounty хэсэг. Bounty одоо town тэ цамхаг өндөр барилга. Only truthful thing his friend had told him was the port towns are full of thieves. За тэгээд түүний одоо нөгөө хаяад явсан найз нь түнд хэлсэн хамгийн үнэн зүйл нь гэвэл Bounty бол одоо ерөнхийдөө хулгай шатар дүр юм аа гэдэг л байсан. Now he understood why the owner of the bar had been so upset. Одоо л тэр нөгөө баарны эзэн яагаад гэж амар уурсныг бол ойлгож байгаа гэсэн. He was trying to tell him not to trust the man. Тэр зүгээр л тэр эрэгтэд битгий итгэхээс чиг хэлэх гэж хичээж байсан гэсэн. Unlike everyone else, би бол ингээд яг бус хүмүүс шиг гэсэн. I see the world in terms of what I would like to see happen, not what actually do. Unlike everyone, би бол ингээд бус хүмүүс шиг байгаа гэсэн. Бус хүмүүс ямар хэмлээ? Дэлхийг ингээд тийм байгаасаа гэдэг үгнээс ингээд хараад байдаг гэсэн. Яг байгаагаар нь биш.
not what actually does. Яг байгаар нь биш, тийм байгаасаа гэдэг талаас нь хараад байдаг гэсэн. I ran his fingers slowly over the stones. He ran. Тэгэхээр ингээд чулуун дээр ингээд гараа ингээд явуулаад sensing the temperature and feeling the surface ингээд гадаргууг нь мэдрээд температурыг ингээд мэдэрч байгаа гэсэн. They were his treasure. Тэр бол ингээд тэр чулуунд нь болохоор ингээд үнцүүл байсан. Just handling them made him better. Тэг ингээд ингээд чулуунуудаа ингээд мэдрээд ингээд илүү ашигтай болгож илүү хамаагүй сэтгэл санаа дээр төрчихсэн гэсэн. They reminded him of the old man. Тэр чулуунд болохоор нөгөө өвгөнийг болоход хүн санах гэсэн. When you want something, all the universe conspires and help you to achieve it. He had said тэр түүний хэлсүүгийг сануулж байгаа те. Ямар зүйл хүсгэд бүхлэд нь дэлхийн ертөнд одоо чамд туслах гад түнд хүчин чамд туслах гад ингээд хөвөлдөг. The boy was trying to understand the truth of what the old man had said. За тэгэхээр ингээд манай хончин болохоор нөгөө өвгөний хэлсэн зүйлийн одоо үнэнг нь яг ойлгох гээд ингээд хичээж ирсэн. There he was in the empty marketplace without a cent to his name and with not a sheep to guard through the night. За тэр шүн ингээд хамгаалах тийм хоньгүй тий ямар ч мөнгө байхгүй ингээд хоосон газар байсан, but the stones were proof that he had met with a king who knew of the boy's past. Тэгэхээр манай хончны өнгөрснийг одоо тулаад гарсныг мэддэг. Тэгээ одоо хаантаа уулзсан гэдэг баталгаанаар тэр чулуунууд байсан юм аа. They are called Urim and Thummim and they can help you to read the omens. Тэр чулуунуудыг болохоор ингээд Urim Thummim гэж дууддаг. Энэ болохоор omens буюу одоо тэр ирээдүйд сайн санаж болно тохиог уншихад туслана. The boy put the stones back in the pouch and decided to do an experiment. За тэгэхээр ингээд буцаагаад одоо цүнхэнтэй хийгээд тэгээд нэг туршилт хийхээр шийдсэн юм байна. The old man had said to ask very clear questions, and to do that, the boy had to know what he wanted. За тэгэхээр нөгөө өвгөнч болох хэлсэндээ маш тодорхой асуулт асуух хэрэгтэй. Тэгээд тодорхой асуулт асуухын тулд тэр өөрөө юу хүсэж байгаагаа мэдэх шаардлагатай болсон гэсэн. So he asked her if the old man's blessing was still with him. Blessing гэж одоо сайн сайхныг хүсэж чад тэр залбирлаж шүү дээ. Тэгэхээр тэр эхний асуулт нь юу байсан юм бэ? Тэр хэрвээ old man-ы одоо тэр надад сайн сайхан хүсэж байгаа зүйл нь одоо бас натанд байгаа юу гэсэн асуусан гэсэн. He took out one of the stones. It was yes. Тэр одоо нэг чулууг ингээд гаргаад ирсэн чинь yes гэж хэлсэн гэсэн. Am I going to find my treasure? He asked. Am I going to find? За тэгэхээр би өмцөл олох уу гэж асууж байгаа хоёр дахь асуулт. He stuck his hand into the pouch. He stuck гацсан. Ингээд гараа ингээд тэгээ зүнхэндээ ингээд байлгаад and felt around for one of the stones. Тэгээд ингээд нэг чулууных нь гадна нэг чулууг ингээд мэдэрч гараараа ингээд мэдэрчихсэн гэсэн. As he did so, both of them pushed through a hole in the pouch and fell to the ground. За ингээд мэдэрч нэг айлын цонхог ингээд мэдэрчсэн чинь яах нь тэдгээр ингээд нэг нөхрөө цүнхнийхэн доор цүнхэнднээс нэг нөхрөө ингээд ороод газар унцсан гэсэн. The boy had never even noticed that there was a hole in his pouch. Тэр өмнө ингээд тэр цүнхэн ингээд урагдцсан ингээд нүхтэй байсан нь болох өмнө хийж анзаарах байсан гэсэн. He knelt down to find Urim and Thummim and put them back in the pouch. За мэдээж тонгоогоод нөгөө хоёр чулууг аваад буцаад цүнхэнд нисэн. But as he saw them lying there on the ground, another phrase came to his mind. За тэгэхээр тэр ингээд газарт байгаа чулуугаа ингээд харахад өөр нэг ингээд хэллэг ингээд бодолд нь ороод ирсэн гэсэн. Learn to recognize omens and follow them, the old king had said. Ямар хэллэгээс юм гэлээ? Тэгэхээр omens гэдэг юм одоо тэр сайн санзуй болно гэж одоо тохиог ингээд тань сураа тий тань сураа тэгээд түүнийг даахаа гэж хэлжсэн санаанд орсон. An omen тохио. The boy smiled to himself. He picked up the two stones and put them back in his pouch. За тэр ингээд инээмсэглээд хоёр чулуугаа аваад түүндээ буцаагаад ирсэн. He didn't consider men in the hall. Тэр ерөөсөө тэр нүхийг бүглэх талаар men гэдэг чинь одоо нүхийг бүглэх одоо засах fix гэсэн үг шүү дээ. Нүхийг одоо бүглэх талаар л бодоагүй. The stones could fall through any time they want. Болох байсан. Тэгэхээр тэр чулуунууд болохоор ингээд хэзээ хүссэн үедээ ингээд унж болох байсан. He had learned that there were certain things one shouldn't ask about. Тэр юуг сурсан юм бэ гэхлээр тийм нэг зарим зүйл бол байд юм аа. Ямар зүйл вэ гэхлээр хүн ер нь асуух хэрэггүй тийм зүйл гэж байд юм байна.
so as not to flee from one's own personal legend. Тэгэхээр so as not гэдэг чинь болох нь нөгөө in order not to гэсэн үг. Тэгэхээр тэхгүй тул гэсэн. Flee гэдэг чинь одоо зайлах, зүхтаах гэсэн үг. Тэгэхээр одоо өөрийн одоо тэр хүсэж байгаа зүйлээсээ ингээд дайжихгүй тул тэ зүхтаахгүй тулд асуух шаардлагагүй зүйл гэж бас байд юм байна. I promised that I would make my own decisions, he said to himself. Тэ өөртөө амлаж байгаа гэсэн би өөрийнхөө зөвшөөрлийг өөрөө гаргана гэж өөртөө хэлж байгаа. But the stones had told him that Old Man was still with him and that would made him feel more confident. Гэтэ чулуунууд бол түнд хэлсэн шүү дээ. Тэ нөгөө өвгөн бол түнтэй үгж хамт байсаар байгаа шүү. Энэ нь болохоор тэр өөрт нь илүү итгэлтэй болгож ирсэн гэсэн. He looked around at the empty plaza again. Тэр хоосон дээр план төв эргэн тойрон ингээ хараад feel less desperate than before. Тэгэхээр өмнөхөөс бол арай бага тийм ганцаардмал тийм мэдрэмжийг авч байгаа гэсэн. This wasn't a strange place. It was a new one. Энэ бол нэг тийм одоо огт танихгүй газар бол биш. Зүгээр л шинэ газар байсан. Strange гэдэг чинь юм ачирхалтай тийм сонир тийм биш зүгээр шинэ газар байсан. After all, it is what he had always wanted was just that. Тэгэхээр to know new place. Тэгэхээр it is жимсээ түүний хүсэж байгаа ерөөсөө л хүссэн зүйл нь юу байсан гэхээр шинэ газрыг мэдэх лээс. To know new place. Even if he never got to the pyramids, he had already traveled farther than any shepherd he knew. Тэгэхээр тэр хизээж пирамид дээр очиагүй ч гэсэн тэр аль хэдийн одоо босод одоо тэр мэддэг малчтаас бол илүү хол аялчихсан байсан. Oh, if they only knew how different things are just 2 hours by ship from where they are. Тэгээ мөн одоо юуг мэдсэн мэглэр тий зүгээр одоо байгаа газраас нь одоо 2 цагийн зайтай юм шипер юм газарт одоо ямар өөр зүйлүүд байгаа байдгийг мэдсэн гэсэн. Although his new world at the moment was just an empty marketplace, he had already seen it when it was teeming with life, and he would never forget it. За түүний энэ шинэ дэлхийн тийм үү? Энэ шинэ газар ертөнцийн яг энэ тухайн үед ингээд зөвхөн хоосон юм. Хоосон худлааны төв байсан гэдэг чинь тэр бол үнэхээр нэг одоо ингээм амьдрал буцаж явах гэх юм уу? Teeming with life гэж бүр ингээм амьдрал ингээд дүүрэн гэдэг юм. Амьдралын буцаж явах үед нь харчихсан. Тэгээ үнийг хизээч мартахгүй гэсэн. He would never forget it. He remembered this sword. Тэгэхээр нөгөө сэлмээ бас санаа тий. It hurt him a bit to think about. Үүний тухай бодоход түүнийг өвдөгдөг. Тэр яг нөгөө сэлэм рүү анхаарал хандаж яг хүн залхиулсан шүү дээ тий. Тэр зуршнаас сэлэрдэг. But he had never seen one like it. Гэтэ яг тэр сэлэм шиг тийм юм яг өмнө хэзээ шаард байгаа байхгүй. As he mused about these things, music ингээд маш хустай удаанаар бодох хэлээ. Эдгээр зүйл ингээд удаан бодож байхдаа he realized that he had to choose between thinking of himself as a poor of a thief and as an adventurer in quest of his treasure. Тэр ингээд эдгээр зүйл ингээд бодож байхдаа тэр юг ойлгосон бэ гэхээр тэр хоёр зүйл нь сонгох хэрэгтэй. Алин гэхээр өөрийгөө ингээд зүгээр нэг хулгайчийн одоо нэг ядарсан тийм нэг хулгайч тийм зэллүүлсэн ядарсан хохирогчоор өөрийгөө харах уу эсвэл одоо өөрийнхөө өмнөх зүйлийг ингээд эрэлхийж байгаа quest хийж байгаа эрэлхийж байгаа тийм ад явдлыг эрэлхийх чир өөрийгөө харах уу гэдэг ингээд сонгох шаардлагатай байна. Гэдэг хоёрын дунд сонгох шаардлагатай юм гэдэг ойлгосон. I'm an adventurer looking for treasure, he said to himself. За би бол ингээд ад явдлыг эрэлхийх ч юм аа. Тэ өөрийнхөө өмнөх зүйлийг хайж байгаа юм ад явдлыг эрэлхийх ч юм аа гэж өөртөө хэлж байгаа гэсэн. За эдлэн хүртэл ингээд дуусгаад тэгээ дараа нь 2 3 усах шүү те тэрийг болохоор дараагийн бичлэгэндээ таслаад оруулъя. Тэгээд энэ хүртэлх сурсан бүх одоо шинэ өгнөдөө мөн description дээр оруулчихна. Тэгэхээр та админ description дээр яг шинэ өгнөдөө бас дагуулад хараад яваарэ. Тэгээд англи description тайлбартаа байна л оруулсан байгаа. За дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.